Дайчид Тавтай морил моночуудаа. Та бүхэнд уламжлалт ёсоор 3 бүлэг өгөгдсөн бөгөөд зүрхэн дээрээ төвлөрч сонголтоо зөв хийнэ үү? Бүлэг тус бүр 4 даалгавартай. Нэгдүгээр группийн эхний даалгавартай тавтай морил. Энэ даалгавар бол дэвжээ булаацалдах даалгавар. Үндсэн 3 point байгаа. Нэгт элсэн уулаар таны амьдралын суурь алдаа юу вэ гэдгийг харж өгөх болно. Хоёрдугаарт дэвжээгээр таны суурь хэрэгцээ яг одоо хэрэгтэй байгаа хэрэгцээг харж өгөх болно. Гуравдугаарт мэдээж танд туслаж байгаа дэмжлэг хамт олон баг байна уу гэдгийг харж өгөх болно. Нэгдүгээр группийн маань уншлагатаа тавтай морилцгаано. За та бүхний маань дэвжээ булаацалдах тэмцээн эхэлсэн байна. Тэгэхээр яг энэ дэвжээ булаацалдах тэмцээний гол 3 point нь бол элсэн уул, дэвжээ, тэгээ мэдээж энэ бол багийн тэмцээн учраас таны баг гэсэн ийм 3 point дээр бол фокуслож байгаа. За дэвжээгээр бол элсэн уулаар бол амьдралын яг тэр нэг докторгүй таны тэр хөрс суурь яг юу байгаад байна. Таны тэр доороос нь яг докторгүй болгоод байгаа, гуйлаад байгаа, ганхуулаад байгаа тэр зүйл юу вэ гэдэгт болохоор та бүхний маань Queen of Wands гэдэг хүзэр гарч ирсэн байна. За энэ хүзрээр юу илтгэж байгаа вэ гэхээр ерөөхдөө болохоор нэлээд нөгөө өөртөө итгэлгүй байдал өөрийнхөө үн цэнийг одоо мэдрээгүй өөртөө бүрэн дүүрэн итгээгүй нэг тийм тодорхой хэмжээний юм үйлдэл бас авахгүй байгаа ийм зүйлс бол яг таны амьдралын суурийг бол ганхуулаад байгаа юм байна. Тэгэхээр яг энэний эсрэг эмчилгээ нь юу вэ гэхээр за өөрийгөө юунд дуртай, хэн бэ, ямар зорилготой вэ, юунд чадвартай вэ, ямар давуу талтай вэ, ямар өгөгдөл авьяастай вэ гэдгийг олох нь байна. Тэгээд өөр дээрээ ажиллаж өөрийгөө таньж олж үн цэнээ дээр дахин тодорхойлж дээрээс нь тухайн бодож байгаа зүйлээ үйлдэл болох тэр тал дээр бол илүү анхаарч өгөх хэрэгтэй байна гэж байна. За нөгөөдөөр болохоор бас өөртөө үнэхээр сайн итгэж өгөх хэрэгтэй байна. Ингээд яг нэг үйлдэл авъя гэхээр өөртөө итгэж чаддаггүй. Тийм учраас ингээд яг үйлдэлийг хийж чадахгүй ингээд яг нэг газараа зогсдог. За дэвжээч нь бол танд яг хэрэгтэй байгаа суурь хэрэгцээ, үн цэн, орон зай тэр бүхнийг илэрхийлж байгаа. Тэгээ shamanic healing-ээс бол truth үзэр гарч ирсэн байна. За тэгэхээр та бүхний яг одоогийн хэрэгтэй байгаа тэрхүү одоо хэрэгцээ бол үнэн байдал. Үнэнч байдал. За магадгүй та ингээд гэр бүлтэй бол гэр бүлдээ үнэнч байгаарай, найз нөхөдтэй үнэнч байгаарай, хийж байгаа ажилдаа үннээсээ хандаарай, сэтгэлээсээ хандаарай, хамт олон байгууллагатай багтаа ингээд үнэн байгаарай. За ингээд бүр цаашлаад хамгийн гол нь өөртөө үнэн байгаарай. Өөртөө үнэнч байгаарай. Өнөөдөр ингээд ямар зарчим өөртөө тодорхойлж ийн түүндээ одоо үнэж байх. Магадгүй зүгээр жишээ авахад за би ингээд өнөөдрөөс эхлээд жингээ барина гэд ингээд шийдсэн байхад үнэхээр ингээд гоё амттай юм эсвэл өлсөөдтэй ингээд бусад юм сатаарах зүйл сатаарангуудаа идчихдэг. Тэгэнгүүт оройн харамсан те бид нар харамсдаг. Тэгэнгүүтээ тэр тим авчирч өвгүйсэн бол гэдэг ч юм ингээд бурууга хин нэгнээс хайдаг те. Тэгэхээр өөртөө үнэж байгаагүй нэг илрэл бол энэ юм аа. Тэгэхээр нөгөө сая хол зүгээр жишээ авлаа. Тэгэхээр яг энэ үнэн байдал, үнэнч байдал гэдэг зүйл маань бол яг та бүхний одоо яг одоогийн дэвжээч нь байх нэ гэж ойлгоорой. За тэгээ 3 дахь point дээр бол таны баг танд хамгийн их тусалж байгаа, дэмжиж байгаа баг хамт олон багийн гишүүнчин болж байгаа хүн хин бэ гэдэг дээр 2 үзэр гаргасан. За энэ бол base тараваас бол lovers үзэр маань доош харж буусан. За энэ доош харж буун гэхээр яг нөгөө найз нөхдийн тал дээр эсвэл гэр бүлийн тал дээр яг танд яг одоогийн нөхцөл байдал дээр бол дэмжлэг үзүүлж байгаа, туслаад байгаа яг хүн бол байхгүй байна. Харин эсэргээрээ одоо юу гэдгийг гэр бүлийн жаахан асуудалтай ч юм уу те найз нөхдөө жаахан муудалцсан ч юм уу зөрчилдсөн ч юм уу те нэлээ ингээд нэг саяхан маргалцсан иймэрхүү энерги яваад байна. За энэ энергийг бол бас та бүхэн мэдж байгаа байх гэж бодож байна. За тэгвэл баг хамт олон ажлын хамт олноос одоо яг тусалж дэмжиж байгаа хүн хэм бэ гэж асуугаар power position үзэр маань доош харж буусан. За энэ маань доош харж бууж ийн гэхээр бас яг адилхан ажил дээрээ ажлын орчин, ажил карьерийн орчинч вэ, хичээл сургуулийн орчинч вэ та бага бүрдүүлж чадаагүй байна. Өөрийн хүмүүсээ бүрдүүлж чадаагүй байна. Өөрийн гэсэн одоо нөгөө бат
байр суурь статус тийм зүйл байхгүй гэсэн үг. Магадгүй та ажилд орчоод өөрийгөө бүрэн харуулаагүй тий ажлын орчинд өөрийгөө хичээл сургуулийн орчинд өөрийгөө бүрэн дүрэн харуулж амжаагүй өөрийгөө хэн бэ юу чаддаг вэ тий ямар үн цэнтэй вэ гэдгийг бусдад яг ингэж харуулж амжаагүй явж иж болно. Саяхан шинэ ажилд орчихсон эсвэл одоо шинэ сургууль шилжээд орчихсон гэдэг ч юм уу тий магадгүй нэг ажил дээр хэрвээ удаж байгаа бол яг өөрийгөө хэн бэ ямар хүчтэй хүн бэ, ямар хэрэгтэй хүн бэ гэдгээ бас төдийлөн одоо харуулж амжаагүй байгаа юм болов уу гэдэг ийм энерги явж байна. Тэгээд тэгж амжаагүй байгаагийн чинээгээр одоо нөө таны хүмүүс, таныг хамгаалах, таныг дэмжих тийм хүн бол байхгүй бас харагдаж байна одоогийн нөхцөл байдал дээр. Тэгэхээр ингээд аль талбаруудаас яг таны багийн хүмүүс бол байхгүй харагдаж байна. Тэгэхээр түлхүү та нөгөө элсэн уулаараа тэгээд энэ дэвжээр үгээ түлхүү ганцаараа явж байна гэсэн одоо ийм ууршлага бол гарч ирж байна. Тэгэхээр эндээс бол бүгдээрээ ямар гаргалгаа гаргах вэ гэхээр мэдээж найз нөхөд гэр бүлийн орчиндын зөрчлийг бол нэг тийш нь гаргах хэрэгтэй байна. За нөгөө талаараа ажил, карьер, бизнес, хичээл сургуулийн орчинд бол яг өөрийгөө харуулах хэрэгтэй байна. За өөрийгөө харуулахын тулд энэ хоёр ч хэрэгтэй тийм өөртөө үнэнч байх, бусдад үнэнч байх, тэгээ илүү үннээрээ байх. Ямар нэгэн одоо маск зүүх биш те хин нэгэн таалагдах биш. Яг л өөрийн чинь жанжин шугам, зарчим, өөрийн чинь үзэл бодол та өөрөө яг хин бэ? Яг нүцгэн үннээрээ байвал илүү нөгөө бусдад үнэлэгдэх, өөрийгөө үнэлэх те тэр бүхэн чинь одоо бүх зангилаа чинь тайлагдана гэсэн үг байна. Тэгээ нөгөө талаараа болохоор өөр дөрөө төлөв ажиллах хэрэгтэй байна гэсэн. Бусад хүмүүсийн зан хандлагын тэр одоо илрэл гэдэг зүйл чинь яг таны тусгал байж байгаа. Хүн өөрийгөө хайрлахгүй байвал таны нөхөр, таны эхнэр, таны найз нөхөд хамт олон таныг хайрладаггүй. Хүн өөртөө одоо муухай хандаад байвал бусад хүмүүс тэр нь бүр гэр бүлийн өмнө ч байсан хамаагүй танд муухай ханддаг. Тэгэхээр нөгөө өөрийн тань тусгал энэ 3D орчинд илэрдэг байх нэ сүнслэг ухаанд бол тэгэхээр хамгийн эхлээд өөртөөгөө ажиллах нь байна. Тэгээд хамгийн гол нь маш товчоор хэлэхэд үйлдэл авах хэрэгтэй, өөртөө итгээд үйлдэх хэрэгтэй байна. За энэний чинь цаана одоо энерги утга нь бол өөртөө итгэх хэрэгтэй. Өөрийгөө үн цэнтэй гэж ойлгох, итгэх хэрэгтэй. Өөрийгөө хинбэ гэдэгтээ итгэх хэрэгтэй байна. Тэгээ илүү үнэн байх хэрэгтэй. Ийм байх хэрэгтэй наа гэдэг ийм мессеж гарч ирсэн шүү. За тэгээд эхний чаленжаа амжилттай давсан. Баяр хүргэе. Бүгдээрээ дараагийн чаленж руу орцгоё. Хоёрдугаар даалгавартаа тавтай морил. Энэ даалгавар бол сүрсэн хөлөг онгоц. Та бүхэнд 50 кг жинтэй хайрцаг, 20 кг жинтэй шуудатай хоёр ачаа өгөгдөн. Үүнийг сүнслэг утгаар нь уялдуулбал таны амьдралын ачаа гэсэн үг. Та яг одоо ямар ачаа үүсч явна? Том жижиг аль ачаанд төвлөрөх вэ гэдгийг үзэж өгөх болно. Сүрсэн хөлөг онгоц тэмцээн луга бүгдээр орцгоё. За энэ дээр бол та бүхний одоо Physical 100-аа үтсэнчлэн яг 50 кг жинтэй хайрцагтай ачаа байгаа, 20 кг жинтэй шуудатай хайрцаг байгаа. Шуудатай ачаа байгаа тий. Тэгэхээр өөрөөс ачаан дээр төвлөрнө гэсэн үг. За энэ ачаа бол бидний яг энэ амьдралдаа үүрч яваад байгаа хэрэгтэй болон хэрэггүй тэр одоо үүрэг хариуцлага, үүрэг даалгаврууд, ачаанууд амьдралын ачаа гэж ойлгож болно. Би яг одоо ямар ачаа үүрч байна вэ гэдэг асуултанд хариулж өгье. Манай 1-р группийн маань. За the Temperance 6-гийн саваа, the Brilliance үзрүүд маань доош харж бус. Brilliance. За тэгээд энэ үзрүүд маань гарсан гэсэн. Temperance болон 6-гийн саваа энэ хоёр хүзэр маань юу илтгэж байна вэ гэхээр яг одоо та бүхэн маань амьдралынхаа маш олон ийм талбаруудыг яг зэрэг тэнцвэртэйгээр авч явахыг хичээж байгаа. Тэгээ нөгөө талаасаа Temperance буюу одоо илүү амьдралынхаа одоо гэр бүлийн харилцаач бай, хүн хоорондын харилцаач бай, ажил төрлийн харилцаан дээр илүү одоо хүнтэйгээ хүмүүстэйгээ эвтэй байх ойлголцохыг хичээж аваа. Дотоод амар амгалангаа хайж явж байгаа хүмүүс байгаа юм байна. Тэгээд тийм хамгийн ив найрамдалтай гайхалтай тэр харилцааг бас хайж явж байгаа хүмүүс байж болно. Өөрийнхөө soulmate-ийг, өөрийнхөө twin flame-ийг хайж явж байгаа хүмүүс маань энэ группт орсон байна. Тэгээд ер нь бол амьдралын яг тэнцвэр гэдэг зүйлийг хайж байгаа, ирж байгаа. Тэгээд энэ тэнцвэрээ барих гэж юм хичээж байгаа ийм ачааг үүрч байгаа юм байна. За нөгөө талаараа болохоор 6-гийн саваа гарч ирсэн. Тэгэхээр манай 1-р группийг сонгосон хүмүүс маань бас контент хийдэг, эсвэл олонний нүдэн дээр одоо
олонний анхаарлын төвд байдаг тий бас адилхан контент хийдэг эсвэл урлагаар одоо урлаг тал руугаа урлаг уран сайхан тал руугаа ажилладаг ийм хүмүүс байж болно. Эсвэл тайзан дээр гардаг, дэлгэцээр гардаг гэх мэтлэн. Тэгэхээр энтэй холбоотойгоор болон холбоогүй байсан ч болно. Бусад хүмүүс маань ч гэсэн яг адилхан. Тэр нь юу вэ гэхээр бусдад хүлээн зөвшөөрөх гэж маш их юм хичээж байгаа. Бусдын ийм тааламжтай байдал, сэтгэл ханамжтай байдалд одоо хүрэх гэж ийм хичээдэг ийм том одоо сэтгэл зүйн ачааг бол үүсэж байгаа юм байна. Тэгэхээр энэ маань болохоор одоо би яг ингэж хувцалчвал хүмүүс таалагдахгүй байх вэ? Би ийм алдаа гаргачвал хүмүүс намайг тгээ бодчихвэ гэдэг одоо нөгөө бусад гадны хүмүүст ямар харагдах вэ? Яаж хүлээн зөвшөөрөх үү гэдэг дээр маш их юм ачаалал ачааг үүсэж байгаа ийм хүмүүс байна шүү. Тэгээд энэ маань таарж ивэл бас зөв группээс сонгосон байна гэж ойлгож болно. За нөгөөдөөр болохоор brilliance үзэр маань бас доош харж болсон маа. Өөрийн авьяас тэр хүч, өөрийн боломжоо, өөрийн хүчээ бүрэн дайчилж чадахгүй байгаа. Гас үүдэлтэй одоо маш олон янз бүрийн дарамтуудыг, ачаануудыг бас үүрээд байна гэж ойлгоорой. За тэгвэл хоёр дахь асуулт маань болохоор том ачаанд төвлөрөх үү, жижиг ачаанд төвлөрөх үү? Одоо та бүхэн маань сүрсэн хөлөг онгоцны тэмцээн дээр оролцох гэж байна. Тэгэхээр мэдээж жижиг ачаануудаар олон зөвгөөд ялт хийх үү? Эсвэл том ачаагаа төрөж дуусгаж ялах уу гэдэг одоо стратеги боловсруулж ингэж ойлгож байна шүү дээ. Тэгэхээр яг том ачаанд төвлөрөх үү, жижиг ачаанд төвлөрөх үү гэдэг дээр болохоор the wheel хүзэр маань доош харж буусан байна. За тэгээ slow but steady хүзэр маань бас доошоо яг одоогоор 50 кг жинтэй хайрцаг руу төвлөрөх гэхээсээ илүү жижиг шуудаар руугаа төвлөрөө гэдэг ийм зөвлөгөө болж байна шүү. За тэгэхээр жижиг ачаандаа илүү төвлөрөх хэрэгтэй байна. За жижиг ачаа гэхээр эмэг цэцгүй болгоод байгаа тий. Амар ингээд олон асуудлууд байгаа. Ингээд хаанаас нь эхлэхээ мэдэхгүй яг ийм төлөвт байгаа бол яг тэр асуудлуудаа эхнээс нь ингээд чимгээр жижиг ажиллаад дуусгаад ийм жижигхэн энэ асуудлуудаа эхлээд мэдцэгцлээч. Үүний дараагаар танд өсөлт бий болж хүч бий болж тий одоо дараагийн тэр нэг том ачаагаа үрээ цаашаа явах тэр үе таалал нэгднэ. Яг одоо байгаа энэ төлөв байдлаараа одоо том ачаагаа үрээд явах юм бол нэгдүгээр нөөц залга байгаад байна. Хоёрдугаар таны одоо дотоод хүч боломж гэдэг зүйлээ та мэдрээгүй байгаа цагт том ачаа руу очиод одоо амархан ялагдах учраас жижиг ачаанууд дээрээ одоо ангаалт хийгээд цэцлээд те жижиг ачаануудаа одоо давхын даваад анхаараад ингээд цэгцлээ яваач гэдэг ийм мессеж бууж. Амьдралын яг ямар тал хамгийн түрүүнд ингээд суларч ийнэ. Сул тал яг юу байна вэ гэдэг дээр болохоор за page of wands гарч ирсэн. Тэгэхээр энэ маань болохоор юу байгаад байна? Ийм шин санаачлага аягүй дутуу байгаад байна. Одоо хүн хоорондын харилцаан дээрч вэ, хосын харилцаан дээрч вэ, өөрийнхөө амьдралын талбарууд дээрч вэ те. За нэг ийм юмд сурчий, энийг хөгжүүлчихье. Тийшээ очиж бүртгүүлээ. Ингээд тийгээд нэг юм идэвхтэй байдал сул баад. Илүү сулбгаар байна гэсэн. Шин санаачлаг гаргах тэрийгээ ингээд өөрөө ингээд гоё мотивацлагдаад тий. Үйлдэл болоод ингээд цааш нь ингээд аваад явах тэр тал бол сул агаад байна. За нөгөө тал болохоор perspective болон fast change үзэр доош харсан perspective үзэр маань дээш харж бус. За тэгэхээр харах өнцгийн тал дээр сул байна гэсэн үг. Тэгэхээр яг таны ингээд хараад байгаа зүйл яг харж байгаа улаан өнгийн зүйл чинь яг үнэндээ улаан өнгөтэй мөн үү? Эсвэл таны харж байгаа тэр өнцөг заавал үнэн байх уу? Заавал зөв байх уу? Таны бодож байгаа бодол яг туйлын зөв үнэн худал аль нь вэ? Яг юм туйлын яг тийм зүйл байгаа юу байхгүй юу гэдэг дээр нэг сайн бодоод үзээрэй. Тэгээд бусад хүмүүсийн талаас харахад бусад хүний оронд одоо өөрийгөө орлуулж бодоод нэг үзээрэй. Хүлээж авах тэр ойлголтоо болон харах тэр өнцөг гэдэг зүйлийг нэлээд хилээд нэг аливаа зүйл нэлээд томоор нэг хараад үзээрэй. Тэгэхээр таны бодож исэн зүйлдээ нийцж байна уу эсвэл эсрэгээрээ байна уу гэдгийг бас хараарай. Тэгэхээр харах өнцөг тал дээрээ сул байгаад байна шүү гэд мессеж ирж байна. Одоо бүгдээрээ баган тогтоох тэмцээлүүгээ орцгоё. 3 дугаар даалгавар 5-тай морил. Энэ бол баган тогтоох тэмцээн. 2 багныг 2 татах хүч болгож таныг хоёрдуулаад байгаа тэрхүү энерги юу байгааг олж мэдээрэй. За нэгдүгээр группийн маань баган тогтоох тэмцээнтэй 5-тай морил. За хоёр тал руугаа 135 кг-аар ингээд татаж байгаа 2 багна нь за сүнслэг утгатай юутай холбож өгч байгаа гэхээр за таны яг амьдрал дээр 2 тийш нь татаад байгаа 2 энерги гадаад баруун тал нь гадаад зүүн тал нь дотоод те энэ 2 энерги юу байна вэ гэдгийг харж өгье гэж бодсон байгаа. За сая тайлбар дээр гарсан байх. За тэгэхээр баруун талын энерги бол 10-ын саваа гарч ирсэн байна нэгдүгээр группийнх. 10-ын саваа.
За тэгэхээр 10-ын цав болвол за мэдээж та амьдралынхаа одоо бүхий л зүйлийг яг ингээд ойр ганцаараа цор ганцаараа ингээд бүгдийг амжуулж бүгдийг хийж тэ арт нь гарч ингээд өдөр тутамдаа ингээд өөртөө ачаа үүрч байгаа хүний ачааг хүртэл өөртөө авч байгаа яг ийм бүхнийг би хийх ёстой гэсэн ийм зүйл татж байна гэсэн үг. Ийм одоо итгэл үнэмшил бодол татаад байна гэсэн үг. Түүгээрээч гэсэн та маш их ачааллыг авч хитрхи ганцаараа түтгээд байна гэсэн үг. За нөгөө талдаа таны дотоод хүчийг хаашаа юу татж ийн гэхээр Tree of Pentacle буюу нөгөө хамтралын үзэр гарч байна. Тэгэхээр хамтралын үзэр гэдэг нь танд туслах хин нэг намайг дэмжээсэ, хин нэг намайг надад туслаасэ, миний энэ хийж байгаа үүрж байгаа энэ ачааг хин нэгэн одоо бас үүрлцээсэ гэдэг ийм хүсэл байгаад байна гэсэн. Хүсэл нь байна. Тэгтээ яг бодит амьдрал дээр болохоор бүх ачаагаа өөрөө явж байгаа. Ийм хоёр зүйл маань уг нь нэг байж ич тий энэ хоёр зүйл чинь нэгдчихийж та хин нэгний тусламжийг, дэмжлэгийг аваад ингээд цаашаа явах байтал энэ хоёр баан чинь хоёр тийшээ таныг татж байгаа гэсэн үг. Яг л bicycle зоогийн нөгөө тэмцээн шиг хоёр тийшээ татаад байна гэсэн үг. Тэгэхээр та дунд нь яг ингээд алигаа дагахаа мэдгүй тий ингээд төөрөгдөд байна гэсэн үг шүү. Тэгэхээр одоо ерөөхдөө түлхүүрээ ойлгочихж байгаа гэж бодож байна. За энэ дэр хоёр асуулга явж байгаа. За хоёр дахь асуулга нь бол за энэ бол яг хоссороо орж байгаа тэмцээн тийм үү? За яг эрэгтэй эмэгтэй хамаагүй. Гэхдээ зүгээр яг нэг таар болов уялдуулж өгөхдөө бол би яг хосуудын хувьд гэж уялдуулж өгсөн байгаа. За тийм болохоор хоёр хос маань та болон таны гэр бүлийн хүн гэсэн үг. Та хоёрын маань яг нэгдсэн одоо хэрэгцээ, яг нэгдсэн зорилго яг юу байх ёстой вэ? Та хоёр хамтдаа барьж тогтоох асуудал юу байна вэ? Гэдэг дээр болохоор хоёр үзэр нээсэн байгаа. За нэг нь бол weight үзэр маань. Oracle үзрийн weight үзэр маань гарсан. Нөгөөх нь moving up үзэр маань доош харж буусан. Та хоёрт weight буюу одоо жоохон хүлээцтэй байх, одоо би бинээ жоохон хүлээхтэй, би бинээ нэг жоохон зарим зүйлсийг өнгөрөөх, хүлээцтэй байх ийм зүйл дутагдчих. Аль аль нь да. Тэгээд дээрэс нь хин хинийхээ өсөлт хөгжил тэр зүйлийг нь одоо жоохон хүлээгээрээ. Хүлээхээс наан одоо чи тийм инээ тэрэ гэд ингээд маргалдах ч юм уу эсвэл би биендээ шарах өгөх тиймэрхүү хандлага үгс битгий хэлээрээ илүү би бинийгээ хүлээгээрээ. За нөгөө талаараа болохоор бас түр хугацаанд маргалдсан, түр хугацаанд одоо хол байгаа тий эсвэл холбоогүй байгаа ийм хүмүүс маань бол бас би бинийгээ хүлээгээрээ гэсэн мессеж орж ирж шүү. За moving up маань доош харж бууж ин гэхээр бүх асуудал гэсэн. Дараагийн төвшөнд гарахаас одоо цааргалаад байгаа, айгаад байгаа. Нэг ингээ яг тухтай бүс одоо бүсэндээ ингээ нэг тасцсан. Тэгээ одоо байгаа бүс нь болохоор тийм ч тухтай биш байхад зүгээр л дараагийн төвшөнд гарахаас цааргалж байна. Яг ийм байдалтай хоёр энерги явж шүү. За ингээд энэ тэмцээний өндөрлөлөө харин үүний цаана бул чулуу 1200 кг-тай бул чулууны тэмцээн лүгээ орцгоё. 4-р даалгаварт 5 тэмэрл. Энэ бол 1200 кг жинтэй ачааг нийт 100 тойрог түрх даалгавар юм. 1200 кг жинтэй ачааг таны амьдралын цикл болгонд дахин давтагдаад байдаг тэрхүү асуудал бэрхшээлийг үзэж өгнө. Мөн энэхүү давтагддаг асуудлаас хэрхэн гарах талаар хэлж өгөх болно. Нэгдүгээр группийн маань за тэмцээнийхээ сүнслэг утга руу хөрвүүлсэн одоо тайлбарыг бол сонсож ойлгосон байх гэж бодож байна. Тэгэхээр хамгийн ихний асуулга нь бол таны одоо амьдралын тий хамгийн том буюу 1200 кг-ийн жинтэй тэр том байнгын давтагдаад байдаг асуудал, байнгын давтагдаад байдаг тэр бэрхшээл бүр ингээд цикл болчихсон. Байнга яг тэр бэрхшээл дээр нэг унж яадаг тий тэр асуудал нь юу байна вэ гэдгийг харж өгсөн. Сүрс өвлөн онцны тэмцээн байгаа шүү дээ. Тэрний нөгөө 50 кг 20 кг шууд хайрцаг бол бүр энэ яжууд бол easy явах нь шүү дээ. Тэгэхээр та бүхэнд хамгийн том давтагддаг одоо асуудал бэрхшээл юу вэ гэдэг дээр болохоор за base target-аас бол яг 8-ийн сэлэн манд доош харж буусан байна. Тэгэхээр бас shamanic healing-ээс struggle үзэр доош харж буусан байна. За тэгээд the future үзэр маань бас доош харж буусан байна. Тэгээ flashback гарч ирсэн. Тэгэхээр бүх зүйл энэ flashback-аас холбоотой. Одоо өнгөрсөн давсан шарах, өнгөрсөн амьдралдаа амьдрсан хിവэр байгаа. Өнгөрсөн зүйлсээ тавьж явуулахгүй байгаас үүдэлтэй тэр шарахнаас үүдэлтэй маш олон одоо бодлууд орж ирдэг. Тэгээ тэр бодлоороо өөрийгөө хязгаарладаг, бодлоороо өөрийгөө хаадаг. Тэгэл ингээл би чадахгүй, ингүүл одоо тэр тийг энэ ингэн эзэн нэгэн цагт ингэндээ ийм болонтоо ингэчгүй дээ, тэгчгүй дээ, инээ тэрэ гэдэг ингээд ерөөсө төм бодлоороо өөрийгөө хаагаад эцэст нь struggle нөө өсөлт ерөөсөө хийдэггүй, өсөлт ерөөсөө хийхгүй. Тэгээд яг бодолтойд ингээл түртэл тэгэл маш их юм айцтай, түгшүүртэй
маш олон юм шантралтай. Тэгээд нэг юм эрх чөлөөг амар их хүссэн. Гэхдээ бодлороо эрх чөлөөгүй болчихдог. Энэ зүйл маань байнга бүх таны цикл дээр дандаа саадуулдаг гэсэн үг. Тэгээд the future wizard маань бас доош харж бос. Тэгэхээр нөгөө юм айцтай шахаа идгээхгүй, айц төгшөр ихтэй байгаа, өөртөө итгэж чадахгүй, тэгээ өөр дээр ажиллахгүй, ингээд зөвхөн бодлороо төмийн бодоод ингээд яг зогсоод байдаг хүмүүс маань ийм ирээдүйд тодорхойг болчихдээ. Ирээдүйгээс дандаа айдаг болчихдээ. За ийм асуудал байгаад байна. Тэгээ энэ асуудал бэрхшээлч өөрөө ерөөсөө таны 1200 кг жинтэй болж чулуучин байх нэ. Тэгээ энэ дээр бол мэдээж ангаалт хэрэгтэй. За өнгөрсөнд болсон тэр зүйлс юу болсон яг тэрнтэйгээ нүүр туулж тэр мэдрэмж дээрээ эргэн очиж аг ангаалт хийх, толон тасгал хийх те иймэрхүү байдлаар хилинг бол яалтчгүй хийх хэрэгтэй байгаад байна. За энэ дээр бас нэг мессеж нь болохоор future wizard маань доош харж бууж байна гэхээр ерөөсөө зорилт тавихгүй байгаад байна гэсэн. Ирээдүйдээ ямар нэгэн хүсэл мөрөөдөлтэй ямар нэг юм зорилго тодорхой тавьж ийж таны ирээдүйд тодорхой болдог. Ядчил ийм тодорхой болно шүү дээ. За би бол алдартай дуучин болно гэдэг. За энэ бол зорилго мөн, мөрөөдөл мөн, хүсэл мөн тий. Тэгээ ийм зорилготой хүсэл мөрөөдөлтэй хүн ядчил ирээдүйн яаж тодорхой болж байна. За би ямар ч байсан л соёл урлагийн сургуульд орох юм байна. За би ямар ч байсан одоо юу гэдэг voice show-нд орох юм байна гэдэг ч юм уу тий. Ингээд тодорхой байгаа сте тий. Юу хийх нь ингээд тодорхой гараад болоод гараад ирж байгаа сте тий. Тэгэхээр манайхан маань нөгөө төлөвлөгөө, зорилго, хүсэл мөрөөдөл гэдэг зүйлээ оншилж олж одоо гаргаж авч түүнийг одоо өөрийнхөө компас буюу нөгөө зүг чиг тохируулдаг луужин болгож тэгж ирээдүгөө тодорхой болгож явах хэрэгтэй. Тэгэхээр энэ төлөвлөлт бас их алдагдсан байх магадaltaй шүү. Төлөвлөлтгүйгээс болж таны ирээдүй чинь одоо цаг руу шилжиж орж ирэхээрээ ямар ч өсөлт байхгүй хിവэрэл байж идэг. Тэгэл нөгөө айцтай л байж идэг те. Өссөн юм байхгүй, хийж бүтээсэн юм байхгүй, ард нь гарсан юм байхгүй, нуулсан ажил байхгүй. Ийм болоод байна. Тэгээ энэ нь ингээд байн татагдаад байна. Тэгээ цикл болж ийн гэхээр аль үшээ нөгөө 10 жил тахтаа л нэг тийм байсан, оюутан багтаа тийм байсан тий. Тэгээ ажил дээр гарч ирлээ бас тийм л байна. Тэр ажлаасаа гараад дараагийн ажилд орлоо. Бас л хിവэрэ байна. Яг ингээд тавтагдаад ингээд дуустдаггүй энэ бэрхшээл чинь ерөөсөө ийм үүдэлтэй байх шүү гэдгийг бас ойлгоод энэ дээр бас гоё хилинг хийгээрээ. Циклийг давах гол түлхүүр юу вэ гэдэгтэр 3 хүзэр гаргасан байгаа. За мэдээж энэ self care-с болохоор sweet treat гэдэг ийм гоё амттай юм хийж байгаа юм бүсгүй байна. Тэгтэл Rustic Tortoise би яг түрүүн сөхөд харж байсан sweet cafe буюу have a sweet day donuts delicious гэдэг энэ хоёр бүр ямар адилхан маад ингэ сонин. Бид өвчнөө хүзэртэй байж яг ингээд ижилхэн хоёр утгатай ижилхэн юм гарч ирнэ гэхээр л би бүр ингээд таруутад миний дуртай байдаг таруутад итгэдэг гол шалтгаан чинь энэ ахгүй юу. Одоо энэ жишээ нь өөрөө 70-80 хүзэр. Энэ өөрөө 40-50 хүзэртэй. Би одоо яг хүзрийн тоог нь бол ерөөсөө сандгүй. Цээжл сэрний дараа гарчдаг. Тэгээ ийм олон хүзрөөс яагаад шал өөр гарч ирэхгүй энэ хоёр сонгогдож ирж байгаа юм. Тэгээд энэ хоёр сонгогдож гарч ирэхдээ хоорондоо яагаад ийм адилхан байна. Нэг нь донат байна, нэг нь кейк байна тий. Айгуу сонирм байгаас тэгээ ийм учраас би бүр таруутад ингээд итгэдэг бас айгуу дуртай байдаг. Тэгэхээр энэ бол яалтчгүй манайхаа ийм байна. Ямар нэгэн айц төгшүүр тий ингээд сөрөг зүйл төвлөрч ингэж явж байгаа хооронд манайхаа маань амьдралын ийм жижигэн амттай зүйлүүдийг мэдрээд яваач юм. Гэдэг маш тон зөвлөгөө бууж байна. Яг бол хоёр хүзэр ижилхэн зөвлөөр илэрхийлж хэлж өгч байна. Монтараагаар дамжуулаад тий энэ монтарагийн хүзрөөр дамжуулаад энэ сувгаар дамжуулаад ингээд танд очиж энийг сахиусаас чинь хилүүлж байна. ертөнцөөс хэлүүлж. Тэгэхээр энэ дээр бүр ингээд маш ач холбогдол өгч манайхан энийг бол хэрэгжүүлэх хэрэгтэй байна. За шууд утгаар бол амттай зүйл ойрд идээгүй бол амттай зүйлээ идэж энерги бас нэг ширхэг зангилаагаа ч гэсэн тайлаарай. За хоёрдугаар амьдралаа илүү амттай болгох тэр зүйлүүдийг хийх хэрэгтэй байна. Таны амьдрал яавал илүү одоо баяр жаргалтай, яавал илүү үтсгэлэнтэй, яавал илүү дур булаан болох юм бэ? Магадгүй ингээд яваад те нэг амралтанд явчаад ингээд сайхан амраад ирвэл болч гин үү? Өөр ямар хэрэгцээ байна те? Ойрд амрааг бол сайхан амарч авъя. Гоё саун массажинд оръё те? Найз нөхдөг ойрд уул цаг бол уулзъя. Гоё амттай кафе орж ингээд юу болцоог бол гоё болцъё гэдэг ч юм ингээд нэг юм чил байх, нэг sweet ингээд амттай байх тэр зүйлүүдээ өөрөө бүрдүүлж өөрөө хийгээд нэг яваад үзээрэй. Тэгэхээр ингээд шал өөр болно шүү махан заяа. Шал өөр бол. Амьдралын нөгөө нэг хамгийн том одоо амжилт ч гэх юм уу те тэр эцсийн цэгт хүрэх тэр энэ жижигхэн замууд нь юу гэдэг гэж жижигхэн алхмууд. Тэр жижиг алхмууд чинь явж иж тэр том үр дүнд очдог. Тэгэхээр тэр жижиг алхмуудын чинь нэг нь ийм delicious буюу ийм амттай бай, амтлаг бай, чихэрлэг бай. Тэгээ өөр ийм халуун бай, hot бай. Өөр юу гэдгийг те ингээ яг таны амьдралд ямар энержи дутаад байна яг тэрийг ингээ хийгээд өгөөч гэж.
Тэгээ үнэхээр ингээд сүүлийн үед хөдөлгөөн мөлгөөнд дутагчж байгаа бол гоё бүжгийн ингээд сургалт муралт клубуд ийсэж ороод те эсвэл гоё юм зурмаар санагдаад байгаа зүгээр л тэрэндээ бүртгүүлээд очиод гоё зураад өөр ингээд юу хийхийг хүсэж байна, яамаар байна тэр болгоныгаа зүгээр л чийл хийгээч. Тэгээд энэ дээр болохоор би яг хувийн зүгээсээ яг хэлэх гэсэн зүйл нь болохоор хүн эцэст нь нэг зүйл харамсдаг гинэ. Юунд харамсдаг вэ гэхээр хизээж бүтлгүүцсэнчээсээ хамаагүй хийсэн зүйлдээ харамсдаг юм байна. Хийгээгүй зүйлдээ л харамсдаг юм байна. Тэгэхээр манайханд юу бодогдож чинь, юу хиймээр юм те тэр бүхнийг зүгээр үйлдээд хийгээд тэгээд тэрэн дээр амжилт гаргуул цаашаа сайхан яваад таны зүйл тэр биш байвал солиод өөр зүйл болгоод ингээд байнгын хөдөлгөөнтэй байнгын нэг юм хийдэг, байнгын нэг юм сурж идэг те байнгын нэг юм нэтворктэй, коннекттэй, найз нөхдөд, танилтай, хүрээтэй ийм байгаа чи гэдгийг хэлж байна. Тэгээд яг энэ Tree of Cups үзэр маань доош харж буусан. Тэгэхээр энэ бол нөгөө нөхөрлийн үзэр, найз нөхдийн үзэр доош харж бууж ийн гэдэг нь яг хоёр утгатай. За нэг нь бол манай нэгдүгээр группийг сонгосон зарим хүмүүс маань ойр найз нөхдөг уулзаагүй. Эсвэл ерөөсөө ингээд найз гэд бодохоор гарын 5 уранд хүрхүүгүй юу нэг юм хүмүүстэй те. Эсвэл найз нөхдөсөө хол байгаа. Яг найзын хэрэгцээ үүсэж байгаа хүмүүс ба. Тэгэхээр найз нөхөдтэй гоё уулзаад болцоод эсвэл одоо нөхөртөөгөө эхнэртэйгээ болцоод ийм амттай ийм одоо гоё амтлаг юм зартаг ийм гоё үнэртэй те ийм донатын үнэртэй ийм кейкний үнэртэй газар кофе шоп мопод ингээд болцох ч юм уу. Эсвэл найз нөхдөөрөө кофе шопод уулзаж ингэж гоё хом базах ч юм уу те. Иймэрхүү байдлын энерги бол яалтчгүй дутчихад байна. Тэгээ энэ энерги дутна гэдэг чинь дутах хүртлийн явсан ганцаараа явсан хүний шинж байгаа даахгүй юу. Тэгэхээр манайхан ингээд найзын юм нэг травматай байж болно, найзуудын хооронд нөхөрлийн юм шарахтай байж болно. Гэхдээ тэрийг гоё эдгээгээд итгэх дараагийн хүндээ итгэх тэр итгэлийг ингээд өөрөөсөө ингэж гаргаарай. Тэгээ энэ бол бас л нэг шархны л асуудал явж байгаа байхгүй юу. За нөгөө утгаараа юу гэж байгаа вэ гэхээр таны эргэн тойронд танд ингээд зөвлөдөг хитрхи олон хүн байна. За ээж нь ингээл за чи нэг ингээд ийм ч болооч гээл аав нь нэг чиний хуйлж болооч гээл нөхөр нь за чи нэг одоо иймэр сураад ингүүл тэнд цалин сайн байна гинэ гэдэг ч юм уу тий ингээд хитрхи олон хүний олон бодол олон хүний байр суурь ингээд танд нөлөөлдөг гэсэн. Яг тэр энергийг нь бас илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ гарц гаргалгаа түлхүүр дээр энэ гарч ирж байгаа гэдэг нь хитрхи олон хүн танд дур мэдэж одоо заадаг бол дуур мэдэж зөвлөдөг бол дуур мэдэж ингэж үйлдэл ахуулдаг танд нөлөөлдөг бол за тэр хүмүүсээсээ түр зайгаан бариарэ гэдэг ийм мессежийг цугж байгаа шүү. Тэгэхээр танд яаж одоо буруу нөлөөлөд байна, яаж хитрхи хил давж ингэж нөлөөлж орж ирээд байна. Тэр хүмүүсээ угаасаа та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр тэр хүмүүсээсээ түр зайгаан бариад илүү өөртөө төвлөрөөд, өөртөө гоё кэр тавиад, өөртөө энэ гоё амттай юмнууд дээр амттай юм зардаг газруудаар хийдэг газруудаар ороод хийгээд те эсвэл шууд утгаараа бас ийм кейк мейкний сургалтанд сууж болно. Гих байдлаар ингээд нэлээ юм амтлаг байдлаар одоо үйлдэлүүдийг бас аваарэ. Энэ бол айгүй том түлхүүр юм шүү гэдгийг бас хэлж өгч байна. За ингээд нэгдүгээр группийн бүх уншлага бүх тэмцээн дуслаа. Тэгээ бүх тэмцээнд амжилттай оролцсонд баярлалаа. Тэгээд Монтарегтэй ингээд баян хамт байдаг та бүхэндээ талархаж байна. Бүгдээрээ ингээд дараагийнхаа уншлагаар уулзлаа. Түр баяртай. Бай. Эхний даалгавартаа 5 морил. Энэ даалгавар бол дэвжээ булаацалдах даалгавар. Үндсэн 3 point байгаа. Нэгт элсэн уулаар таны амьдралын суурь алдаа юу вэ гэдгийг харж өгөх болно. Хоёрдугаарт дэвжээгээр таны суурь хэрэгцээ яг одоо хэрэгтэй байгаа хэрэгцээг харж өгөх болно. Гуравдугаарт мэдээж танд туслаж байгаа дэмжлэг хамт олон баг байна уу гэдгийг харж өгөх болно. Манай хоёрдугаар группийн маань дэвжээ булаацалдах тэмцээндээ 5 таймер оролцоно уу. За тэгэхээр та бүхний маань гол элсэн уул нь юу вэ гэдэг дээр за элсэн уулын цаад утга нь бол та бүхний яг амьдралын яг суурь алдаа одоо яг амьдралын тогтвортой тэр суурь үндсийг чинь гуйлаад байгаа, улсуулаад байгаа тий гулжгнуулаад байгаа тэр алдаа юу байна вэ гэдэг дээр болохоор the devil хүзэр маань дээшээ хараад the tower хүзэр маань доошоо харж буусан байна. За тэгэхээр эндээс юу харж болох вэ гэхээр за devil бол өөр угаасаа чөтгөрийн хүзэр ямар нэгэн зүйлээс хит хамааралтай байгаа гэсэн. Тэр хит хамаарал нь болохоор магадгүй хор зуршлууд гэж болно. Арих, тамхины хэрэглээ, тоглоомын хэрэглээ, хин нэгнээс хамааралтай, хин нэгний нөлөөнд орсон, эсвэл бүлгийн нөлөөнд орсон, эсвэл одоо нийгмийн сэтгэл зүйн ямар нэгэн зүйлийн нөлөөнд орсон. Тэгээ хор зуршлууд орж байгаа шүү. За энэ бол яг амьдралын яг суурийг чинь гол алдаа байгаад байна. За tower үзэр маань бас доошоо харж бууж байна. Тэгэхээр илүү жаахан юм тухтай бүстэй байхыг хичээдэг. Магадгүй та хор зуршлаа болон одоо цагийг ингээд хитрхи ингээд дэмий үрдэг бол тэрийгэ магадгүй мэддэг байх. Тэгэнгүүт тэрийгэ болиё гэхээр болохоор л нөгөө амьдралын жинхэнэ чаленжууд явагдах гад те болохоор л одоо яг элсэн уул руугаа уулаараа дээшээгээ ингээд мацаж тэр дэвжээ рүү очих болчоод
Зүгээр л яга шатаар ингээд дивж рүү яваад очиж болохгүй байгаа юм бэ тий. Заавал элсэн уулаар ягаад явах хэрэгтэй юм бэ гэдэг нэг ийм түүрцсэн ийм зүйл байгаа юм гэсэн. Илүү тухтай бүстэй байхыг хичээж байгаа. Тэмцээн эхлээ шүгэл дугарсан. Таны хувьд бол яг зүгээр доороо байж юмаар байна. Заавал тийшээ явах шаардлагатай юм уу? Зүгээр ингээ буугаад өгчил та. Эсвэл хизээ нэгэн цагт магадгүй маргааш, магадгүй дараа энийг засъя л та. Тэгээ маргааш нь олонгууд дахиад л за маргааш дахиад маргааш болъё гэдэг ч юм уу ингээ хойшлуулад байдаг тий. Нэг ийм нэг тухтай бүстэй байхыг хүссэн. Өөрийгөө ингэж нэг дайчилсан, өөрөөсөө юм гаргасан, хичээсэн тэр адреналин тий тэр бүх ингээд зүйлийг гаргаад үр дүнгийн үүсэх биш. Илүү ингээд бүр ингээд суучихсан ийм зүйл байгаад байна. Тэгэхээр энийг бол ялцчихгүй бүгдээрээ засах хэрэгтэй болж байна. За дараагийнх нь болохоор таны дивжээ юу вэ гэж асуусан. За шаманы хилэнгээс joy хүзэр маань доош харж буусан баг. Энэ бол хоёр туйлын ойлголт. За нэгдүгээрх нь бол та бүхэн маань дотоод амар амгалан өөрийгөө баяр жаргалтай, баяртай хөөртэй байх тэр мэдрэмж байхгүй юм гэсэн. Илүү дандаа муу зүйл төвлөрж байгаа. Сөрөг орчим төвлөрдөг, айдас дээр, эргэлзээн дээр, риск буюу эсэргүүцэл, риск. За манайхаа энэ риск дээр би бүр дандаа ингэдэж шүү. Риск ч юу вэ? Эрсдэл яг зөв тий. Эрсдэл дээр дандаа төвлөрсөн. За ингэчүүл ингээд алдчихвал яана. Тэгвэл тэгээд унчвал яана. Тэгээ шатчвал яана гэдэг ч юм ингээд дандаа рискээ боддог. Тэгээ нөгөө талаараа болохоор дандаа сөрөг зүйл дээр төвлөрдөг. Энэ бүтлгүүдчүүл, тэр тэгчүүл, тэрний оронд хийгээгүй байсан танд тухтай байдаг гэдэг ч юм уу тий. Яг нэг юм сөрөг зүйл дээр төвлөрөөд идэг. Дотор амар амгалан, баяр баясгал гэдэг зүйл гэхээсээ илүү дандаа юм төгшүүр байдаг гэсэн. Тэгэхээр нөгөө сэтгэл зүйн үднээс ярих юм бол дандаа төгшөлттэй байдаг, дандаа төгшүүртэй байдаг. Одоо ингээл зүгээр би ингээл сууж яхад тий ямар нэг юм болчихгүй. Орой унтчихад хаалга онгоогоод ингээд нэг хулгайч дээр юм чи ороод ирэхгүй. Ингээд мөнхийн төгшүүртэй. Тэг яг ингээ бодит байдал дээр юуж болоогүй тий болох боломжууд бол байгаа. Гэхдээ заавал тэрийг тийш төгшөж бодох шаардлага байгаа илүү. Тэр энерги давтамжаа өөртөө дуудаж татах шаардлага байгаа илүү. Тэгэхээр энэ төгшүүрийн цаана шарах яваад байна гэсэн үг. Нэг юм тухгүй байдал, нэг юм үүссэн шарах байгаад байна гэсэн үг. Тэр шархан дээр бүгдээрээ одоо эмчилгээ хийлинг хийх шаардлагатай болж байна. За нөгөө талаараа таны дэвжээ хитрхи их joy байдалтай яваад байгаа хүмүүс байж болно. Амьдрал одоо юу гэдгийг илүү хитрхи joy. Тэр нь юу вэ гэхээр найз нөхдөдөө ингээл уулзаал тий гадуур тэнээл цагийг нөхцөгөөл тэгэл гоё ирэл мэл хошин шогмог үзээл тий цагийг нөхцөгөөл өдөр дуусчдаг маргааш нь дахиад гоё нэг сериал тавьж үзээл тий нөгөөдөр нэг найзуудтайгаа гараал оройд нь нэг шоу даал тий гэдэг ч юм уу ингээ зүгээр л маш хийцгүйгээр амьдралын алтан цагуудыг бол өнгөрөөд ийн гэсэн. За энэ зүйл маань болохоор та бүхэнд юуны хэрэгцээ байгаа вэ гэхээр яг одоо байгаа тухтай бүсээсээ гарах тэр хэрэгцээ үүсэж байна гэсэн. Та бүхний одоо өөрийнхөө үн цэнийг мэдрэх тэр орон зай бол яг нэг юм чаленж дуудагдаад тий нэг тэмцээнд ороод тэрийг ингэж өөрөөсөө гарах бүх хүч одоо бүх зүйлээ зориулж тэр давааны ард гарсан дараагийн түвшинд гарсан өсөлт хийсэн тэрхүү та ямар одоо ухаарлыг ямар одоо мэдлэгийг ямар туршлагыг хөрөмтлүүлсэн тэрийг харах нь таны хэрэгцээ байгаад байна. Тэрийг харснаар та үн цэнтэй гэдгийг мэдрэх гээд байна. Одоогор нь чаленж руу орохгүй байгаад ахаар өөрийгөө хаана хүрэх тэ таны хил хязгаар хаана байгаа юм хаана хүрэх одоо потенциалтай тэр бүхнийг ингээд хийх мэдрэх боломжгүй байгаад байна гэсэн. За тэгэхээр бүгдээрээ тэр дотоод амар амгалан дотоод эерэг байдал тэр зүйл бол хэрэгцээ болж байна гэдгээ ойлгоорой гэж. За нөгөө тал дээр болохоор та багийн бүгдээрээ дивжээ боловсруулах гэдэг байгаа тийм bicycle zone дээр. Тэгэхээр танд бол хүчтэй баг хэрэгтэй. Тэгэхээр тэр багийн бага та бүрдүүлж чадсан уу? Танд тусалж байгаа дэмжлэг болох хүн хинбэ гэдэг дээр болохоор за 2-ын сэлэн болон 8-ын саваанууд гарч ирсэн. За энэ дээр болохоор яг найз нөхдийн болон гэр бүлийн хүрээнд болохоор та бүхнийг сонголт дээр тулгарч байна. За магадгүй энэ нь болохоор нэг талаараа гэр бүлээ сонгох уу, найзаа сонгох уу, ажлаа сонгох уу, гэр бүлээ сонгох уу, эрүүл мэндээ сонгох уу, одоо өөр юу сонгох уу гэдэг ингээд нэг юм сонголтын үүдэн дээр ирж байгаа гэсэн. За магадгүй энэ нь бол юу байж болно? Одоо хоёр төрлийн найз байж болно. Хоёр бүлэг найз гэсэн. За
За энэ бүлгийг сонгох уу, энэ бүлгийг сонгох уу гэдэг сонголтоор эргэлзчихэд байна гэсэн. Тэгэхээр магадгүй та яг багийнхаа гишүүнийг сонгох гээд энэ бүлэг маань надад туслах болов, энэ бүлэг маань намайг дэмжих болов гэдэг дээр сонголт хийх гэдэг гэсэн. Тэгэхээр энэ сонголтыг ингээ хийж чадахгүй хоёрын хооронд ингээд дундад яваад байгаа учраас яг таны гэсэн баг, таны гэсэн хүн ойр дотны болон одоо найз нөхдийн хүрээнээс бол сонгогдоогүй байна гэсэн. Тэгэхээр танд яг энэ талаас дэмжлэг байхгүй байна гэсэн одоогоор. Яг дөрвтэй дэмжлэг байхгүй байна гэсэн. Тэгэхээр энэ сонголтыг та маш хурдтайгаар илүү нөгөө нэг юм зоригтой тэгээд ийм өөрийгөө сонссон ийм нэлээд ийм нэг эрчтэй хүчтэй ийм шийдвэр гаргагч нэг юм байдаг шүү дээ, хүний нэг харизм. Яг тэргээр за ерөөсөө би яг энэ хүмүүсийг сонголоо. Тэ энэ хүмүүс бол өдөр болгон дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс, дандаа ингэж entertainment юм хийдэг, өөрийгөө хөгжүүлдэг, уулздаг, тэ ийм сонирхлын клубтэй ингээд ийм дандаа өсөлт рүү чиглэсэн энэ бүлгийг би сонгоё гэж ийм шийдвэртэйгээр сонгож ингэж явснаар таны баг үүснэ гэж харж байна. Магадгүй нөгөө тал нь бол одоо юу гэдгийг байнгын ингээд зугаа зингэр шоу те парти өөр юу гэдгийг ингээд нэг арай өөр ингээд бүлэг хүмүүс байна. Энэ тал нь бол илүү нэг юм чаленжтэй те ийм хүмүүс байна. Тэгээ алийг сонгоё гэдэг яг ийм сонголт дээр ирсэн байна гэсэн. За нөгөө талаараа болохоор яг гэр бүл гэхээс илүү найз нөхдийн хүрээлэлээр ийм сонголт байна гэсэн. За магадгүй цөөн хэдэн хүмүүсийн хувьд бол яг нөгөө өөрийнхөө одоо заяаны ханаа эсвэл их нэрээ найз охиноо, найз залуугаа тий нөхрөө сонгож байгаа сонголтын дээр бас байж болно. Энэ бол бас адилхан гэр бүлийн нэгэн одоо багийн сонголтын нэг хэлбэр бас байж орж болно. Тэгэхээр яг сонголтын дээр эргэлдсэн тэрхүү хүмүүс маань сонголтоо хурдан хийгэрээ гэж байгаа. Тэгээд өөртөө үнэнч юм шийдвэртэй үнэнч байдлаар сонголтоо хурдан хий гэдэг юм зөвлөгөө баг шүү. За тэрнээс биш энийг сонгочвол ингээд алдчихвал яах вэ? Ингэчүүл энэ буруу байвал яах вэ гэж бодоол яг ингээд сонголтоо ихгүй удаад байгаа ийм төрлийн энерги бол байгаад байна. Тэгээд ер нь бол яг явж туйлын зөв буруу туйлын үнэн худал гэж юм байхгүй учраас та альж сонголтыг хийсэн хамгийн гол нь сонголтоо шийдвэртэй үнэнч итгэлтэйгээр сонгоод оноо цаашаа яваад алдах юм бол алдаанаасаа суралцаад дараагийн сонголт дээр очино л гэсэн. Ерөөс өөр сонголт авах. Яг хамгийн 100% зөвийг хийн гээл нөгөөдгөө бодоод ингэж тунгааж цаг хугацаа алдаж энерги алдаад те ингэж байх нь өөрөө маш их юм энерги чинь ингэж тархаасан те сарниулсан энерги алдагдуулсан. Тэгээ дээрээс нь харин ч бүр буруу одоо шийдвэрлүү татах магадлал маш өндөр байдаг юм аа. Тэгэхээр ер нь бол маш хурдан шийдвэрээ гаргаач гэдэг юм зөвлөгөө бууж. За great ажлын хамт олон, баг хамт олон, сургууль хичээлийн хамт олноос great match үзэр маань доош харж буусан байна. Тэгэхээр та бүхэн маань болохоор яг тэр дивжээр рүү хамт алхах одоо манай Bicycle зууны Монголын баг шиг юм баг бүрэлдэхүүн байна гэсэн үг. Ажлын хамт олноос. Тэгэхээр энэ багийг одоо маш зөв зохион байгуулж хоорондоо холбогдохын тулд танд үйлдэл хэрэгтэй. Танд сонголт хэрэгтэй. Танд одоо ажил карьерийн сонголт, найз нөхдүүдийн бүлгүүдийн сонголт, гэр бүлийн сонголт энэ бүх сонголтуудаас одоо матч буюу энэ холбоо үүсэж таны баг бүрэлдэхнэ. Тэгэхээр нэг талаараа та бүхэн дивжиний тэмцээн шүгэл дуурсан боловч магадгүй тэр элсэн уулаараа алхаж байсан ч алхахгүй тухтай бүстэй байжсэн ч танд та бага бүрдүүлээгүй одоо ганцаараа ачааг үрээд байж гинэ гэсэн юм төлөв байдалтай уншлага болж таарч байна. За тэгвэл бүгдээрээ дараагийн тэмцээн буюу сүрсэн хөлөг онгоц тэмцээн лүгээ орцгоё. Хоёрдугаар даалгавартаа тавтай морил. Энэ даалгавар бол сүрсэн хөлөг онгоц. Та бүхэнд 50 кг жинтэй хайрцаг, 20 кг жинтэй шуудаатай 2 ачаа өгөгдөн. Үүнийг сүнслэг утгаар нь уягдуулбал таны амьдралын ачаа гэсэн үг. Та яг одоо ямар ачаа үүсч явна? Том жижиг аль ачаанд төвлөрөх вэ гэдгийг үзэж өгөх болно. Хоёрдугаар группийн маань сүрсэн хөлөг онгоцны тэмцээндээ тавтай морилцгаано уу. За тэгэхээр сүрсэн хөлөг онгоцны тэмцээг та бүхэн Bicycle зуу дээр санаж байгаа бол 50 кг жинтэй том хайрцагтай ачаа болон 20 кг жинтэй шуудаатай хоёр төрлийн ачаа байгаа. Тэгэхээр голцоо бид нар ачаан дээр төвлөрнө гэсэн үг. Тэгэхээр нэг ясны энэ Bicycle зуугийн ачаа маань одоо тааран уншлага дээр болохоор амьдралын ачаа болж уншигдана гэсэн үг. За тэгэхээр эхний асуулт нь болохоор за та яг одоо ямар ачаа үүрч байна вэ гэдэгтээ бүгдээрээ хөзрөө дэлхий. За энэ бол Page of Sword болон Unfolding гэд хөзөр маань уруу харж болсон байна.
За тэгэхээр page word гарч ирснээр та бүхэн маань маш их ачаа болоод байгаа. Одоо үүрээд байгаа ачаа маань ерөөсө бодлын ачаа байна. Тих болов, ингэх болов, ингэчих болов, тэгчих болов, эсвэл энийг хийхсэн, тэрийг хийхсэн, энэ тэр гэдэг ингээд ерөөсө бодолтой хитрхи их бодол орж ирсэн. Нөгөө дээгүүр хитрхи одоо их зүйлд төвлөрөөд байгаа гэсэн. Хитрхи маш олон зүйлд зэрэг төвлөрч байгаа. Хитрхи олон мэдлэг, мэдээлэл одоо мэдээнүүдийг сонсож байгаа, авч байгаа, хүлээн авч байгаа. Тэгээ төдий чинээгээрээ яг тэдрийг ингэж одоо фильтрдээд шинэ мэдлэг болгоод дараагийн шат руу гаргах гэхээс илүү хит олон төрлийн зүйл дээр төвлөрч хит олон мэдээллийн урсгал бий болгосноор нэг тодорхой хэмжээний юм гацал гэдэг зүйлийг бол бий болгоод байна гэж харагдаж байна. Тэгэхээр та бүхний маань хамгийн их ачаа бол mental health буюу сэтгэл зүй, mental бодлын ачаа байх нэ. За unfolding бас гарч ирсэн. Тэгэхээр яг энэ хоёр хүзэн маань бол ерөөхдөө маш их зүйлийг сонсож байгаа, хүлээн авч байгаа яг юм байна. За магадгүй хийдэг ажил төрөл нь бас ийм онцлогтой байж болно шүү дээ. За тэгвэл хоёр дахь асуулт нь юу вэ гэхээр том ачаантаа төвлөрөх үү, жижиг ачаантаа төвлөрөх үү? Тэгэхээр нөгөө яг тэмцээн маань бол яг том ачаанд төвлөрөх стратегиэр явах уу, жижиг дээрээ төвлөрч явах уу, яах вэ гэд тийм ээ. Тэгэхээр магадгүй одоо 3 шуудаг хурдан зөөхөд нэг хайрцагнаас 10 кг-аар илүү болж таарад байгаа шүү дээ. Гэх мэтлэн. Тэгэхээр яг та бүхэн дээр болохоор 8-ийн аяга маань дээш харж буугаад feminine energy доош харж буусан байна. Тэгэхээр яг л бас л адилхан өөрсдийнхөө яг нэм дотоод хүч, дотоод бүтээлч байдал, дотоод үн цэнтэй, дотоод тэр авьяас нөөц боломжоо бас мэдэрч хараахан чадаагүй байна. Тийм ч учраас та бүхэн маань яг одоо амьдралынхаа том ачаар руу, том зорилго руу гэхээсээ илүү наадлын жижиг зорилтуудад анхаараа тэр зорилтуудыг эхнээс нь хийгээч гэдэг мессеж бууж байна. Тийм учраас яг амьдралынхаа жижиг зорилтууд дээр анхаараад тэдрийг нэг зэгцэлж байгаа чи. Дээрээс нь сэтгэл зүй талдаа бас төвлөрөөрэй гэдэг ийм мессеж бууж байна. Тэгвэл амьдралын яг нөгөө аль талбаар аль тал дээрээ илүү сул байна вэ гэдэг дээр болохоор за 10-ын аяга маань гарч ирээд за тэгээд flexibility үзэр маань доош харж буусан байна. За тэгэхээр яг амьдралын гол одоо сул байгаа тал нь бол мэдээж гэр бүлийн талбар байгаа байна. За нөгөө талаараа бас үндэс хүрт байгаа. Суур үрдүүд чинь нэлээд суларсан байна. Тэгээд яг эрүүл мэндийн талдаа бол яг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд талдаа, өндгөвч талдаа тий эсвэл төрөө булчирхай эсвэл одоо давсаг тэгээ шээсний үйл ажиллагааг бас хариуцдаг эдэрхтнүүд гэх мэтлээ ерхэд бол ийм бүслэгнээс доош ч гэлтэй. Тэгээд үе мөч орж ирж байна. Үе мөч судас цус гэдэг тал руугаа цус өтгөрж ийн гэдэг ч юм уу тий. Гэх мэтлэн яг энэ дээр бол нэлээд сул байгаа дээ нэрүүл мэнд. За нөгөө талаар болохоор гэр бүл дотроо бас жаахан эмгэлэг цэцлэг ийм асуудлууд бас нэлээд ихтэй харагдаж байна. Тэгээ гэр бүлийн талбар чинь нэлээд сул байна гэсэн үг. Тэгэхээр хоорондоо ойлголцоо, хүн хоорондын харилцаа эсвэл ажил үргийн хуваарлалт гэдэг ч юм уу тий нэлийн сэтгэл зүй тал руугаас сэтгэл хөдлөл тал руугаа сэтгэл зүй мэдрэмж тал руугаа бол нэлээд одоо ажиллах хаар бол харагдаж байна. За нөгөө талаар болохоор flexibility үзэр маань гарч ирсэн. Тэгэхээр амьдралаар нэлээд илүү хамилон мэттэй нэлээд уян хатан байх тал дээр нэлээд сул байгаад байна гэсэн үг. Тэгэхээр амьдрал дээр юу ч тохиолдож болно. Ямар ч тий А төлөвлөгөө биелэхгүй байгаа тохиолдолд ард нь Б төлөвлөгөөтэй, Б-ийн ард В төлөвлөгөөтэй ч юм уу нэлээд ингээд юм уян хатан ийм байхгүй бол яг л нэг төлөвлөгөөгөөрөө дайраад ордог тэрэн дээрээ унах үед та яг хаана очих вэ гэдэг яг энэ тал дээр бол бас нэлээд ажиллах шаардлагатай бас харагдаж байна. Бүгдээрээ баг нь тогтоох тэмцээндээ орох болно. Тэгээд дараагийн тэмцээлүүгээ орцгоё. 3 дугаар даалгавар 5-тай морил. Энэ бол баг нь тогтоох тэмцээн. Хоёр багныг хоёр татах хүч болгож таныг хоёрдуулаад байгаа тэрхүү энерги юу байгааг олж мэдээрэй. За 2 дугаар группийнхаа маань уншлагатай 5-тай морилцгаано. Та бүхэн маань болохоор мэдээж багын тогтоох тэмцээний саяын одоо сүнслэг утга руу яаж уялдуулсныг бол харсан байх. Тийм болохоор хамгийн ихнийх нь бол таны баруун зүүн гартлын хоёр талын баг нь хоёр тишээгээ юу татаж байна вэ гэдэг дээр болохоор hanged man. За hanged man бол яг за ямар нэгэн үйлдэл хийгээч. За ямар нэгэн шийдвэр гаргаач, нэг сонголт хийгээч. За нэг яадаг ч байсан нэг хөдлөөч гэдэг нэг тиймэрхүү энергитэй байна гэсэн үг. Баруун талын баг нь. Тэгтэл зүүн талын баг нь болохоор би эхлээд эдгэрэх хэрэгтэй юм байна. Би гомлоо тайлах хэрэгтэй юм байна. Би айдас төгшүүрийнхээ ард гарах хэрэгтэй юм байна. Энийг эмчлэх хэрэгтэй юм байна гэдэг ийм хоёр энерги маань хоёр тийш нь татж ийн гэсэн үг. Тэгээд нэг ёсны энэ хоёр маань нэг утгатайгааз нэг нь гадаад нэг нь дотоод хоёр энерги л байгаа болохоос утга нь их төстэй байгааз тэгтэл ижил төстэй утга маань аль нэг тийшээ татаад явчихгүй ижил төстэй хоёр зүйл маань хоёр тийш нь эсрэг тийш таныг татаад байна гэсэн үг.
Тэгээд та одоо тодорхой хэмжээний гацалт блокнд үүсээд байна гэсэн үг. Тэгэхээр одоо ерөөдөө утгыг ойлгоод эндээсээ бас гаргалгаа шийдлэг олсон байгаа гэж шийдэж байна. За хоёр дахь асуулт нь болохоор энэ бүлгийг бол ерөөдөө яг хостой хүмүүс хайр дурлалын асуудал дээр шууд гэр бүлийн асуудал дээр шууд тусгаж одоо уншилгаа хийж байгаа шүү. За тэгэхээр Lovers Oracle-аас болохоор за ийм oracle гарсан. Ямар нэгэн гарчиггүй. За доторх утга нь болохоор ерөөхдөө энэ шинэ хосууд ч бай, гэр бүлтэй хүмүүс ч бай, гэр бүлүүд ч бай те бүгдээрээ юу байгаад байна. Яг нэг зүйлийг яг хосоор хамтаараа нэг зорилготой, нэг арга барилтай байж иж, нэг чиглэл рүү явж иж одоо энэ хосын харилцаа бол бас дараагийн төвшөнд гарч цааш үргэлжлэх одоо төлөвтэй байх хэрэгтэй тийм үү. Тэгтэл тэр нэг зүйл нь юу вэ гэж асуухаар many choices уруу гарч буусан. За тэгээд Lovers Oracle-аас болохоор сэтгэл хөдлөлүүдээ ерөөсөө байрш дийлэхгүй ойлголцохгүй байна. Тэгэхээр би биендээ тууних, гомдох, үг хэлэх, би биний гомдох, тэгээ муудалцаж болно, үл ойлголцож болно, тэгээд хин нэг нь илүү гомдолт хийж болно, эсвэл нөгөөгөө дандаа гомдож иж болно гэдэг ч юм. Иймэрхүү сэтгэл хөдлөлтэй харилцааны юм холбоотой юм зүйл байна. Энийг та хоёр маань болохоор илүү сэтгэл зүйчэд хандах бүр болохгүй бол хоорондоо одоо ойрхон уулзалтыг байнга хийж явах хэрэгтэй байна. За өнөөдөр чи ингэ хэлсэн намайг ийм мэдрэмж төрүүлсэн шүү. Чиний энэ үйлдэл намайг ингэж гомдоогоод байна шүү. Хоёлаа энийг ингээ тгийгээд ингээд ойрхон дээр нь ярилцаад шарх үүсэхгүй, гомдол үүсэхгүй ингээд дор нь асуудлыг шийдээд явахгүй бол одоо би биендээ гомдол хураах. Улмаар бол ингээд цаашаага илүү ингээд төсөөлөл бодол сэтгэл хөдлөлт автаж ингээд буруу зүрүү шийдвэр гаргах гих мэтлээ ингээд нөгөө тогоо шангааны ажил гэдэг чинь тогоо шанган дотроо л ингээд зууралтаад байгаа ийм энерги бол явж байна. За нөгөө талаараа болохоор many choices буюу одоо олон сонголтын үзэр маань доош харж буусан байна. Хоорондын асуудал дээр чинь гаргалгаа маш олон байгаа, маш олон боломжууд байгаа гэдэг ойлголт болон ухаарлыг хаачгаад байна гэсэн үг. Хаачгаад байна. Одоо ингээл бид хоёр ойлголцохгүй бол хоошод юу яах юм бол доо гэсэн санаа зовнил төгшүүр айдас ч юм уу эсвэл одоо ингээ болох хэвтэй юм болов эсвэл одоо ингээд яах хэвтэй юм бол гэл ингээл зүгээр л энерги чинь ингээ тогоо шанааны ажил дээр айгүйх энерги чинь тараагаад өрн тараагаад ингээд байна гэдэг ийм мессеж орж ирж шүү. За нэлийн ойлгомжтой мэдээлэл байлаа. Тэгэхээр бүгдээрээ дараагийн тэмцээн рүүгээ орцгоё. Тэгээ дараагийн тэмцээн бол хамгийн сүүлийн тэмцээн 1200 кг бол чулуу эргүүлэх тэмцээн байгаа. Тэгээ дараагийн тэмцээн рүүгээ орцгоё. 4-р даалгаварт тавтай морил. Энэ бол 1200 кг жинтэй ачааг нийт 100 тойрог түрх даалгавар юм. 1200 кг жинтэй ачааг таны амьдралын цикл болгонд дахин давтагдаад байдаг тэрхүү асуудал бэрхшээлийг үүсэж өгнө. Мөн энэхүү давтагддаг асуудлаас хэрхэн гарах талаар хэлж өгөх болно. Хоёрдугаар группийн маань бол чулууны тэмцээн эхэллээ. Тэгээд бол чулууг бол яг юугаар төлөөлүүлж уялдуулж одоо хийсэн байгааг сая үтсэн байх. Тэгэхээр тэрхүү 1200 кг жинтэй дахин давтагдаад байдаг, хизээч салдаггүй, цикл болгон дээр хурж ирээд байдаг. За тэрхүү яг бэрхшээл асуудал нь юу вэ гэдэг дээр chariot үзэр маань гарч ирсэн. Тэгээд healing energy үзэр маань гарч ирсэн. Тэгээд locket үзэр маань гарч ирсэн. За тэгэхээр тэрхүү яг бүр ингээд төгжөөтэй байгаа нэг асуудал байгаа. Тэр төгжөөтэй байгаа зүйлийг та дандаа цикл болгон дээр алдаад идэг гол асуудал нь шархнаасаа болоод chariot буюу хитрхи хүчлэгээд идэг. Тэгээ бүх зүйлийг өөрөө хяндаг. Тэгээд энэ амьдралын бүх процессыг өөрийн хяналтан дор авч явахыг хитрхи хичээдэг. Тэгээд ингээ хичээх тусам тэр логлсон зүйл маань улам логлогдоод 1200 кг чинь бүр их одоо чин болж ингэж өөртөө ингэж ачаага улам их хүндрүүлж хураадаг гэх юм уу. Тэгэхээр нэг ясны нөгөө хорвоо ертөнцийн энергийг ингэж сөрөөд ийн гэсэн. ертөнцийн энергийг бол бид нар бол яагаад ч дийлэхгүй. Хитрхийн өндөр давтамж, хитрхийн хүчтэй хинийч үл барам тийм их энерги байгаа. Тэгэхээр зарим зүйлсийг ертөнцийн энергид даатгаад итгээд үлдээх ертөнцийн энергийн урсгалд ингээд өөрөө бас урсах үедээ урсаад явах тийм зүйл ингээд байдаг юм аа. Тэгэхээр тэрийг юу яагаад чи хүлийн зөвшөөрөгч гэдэг ийм мессеж орж ирж байна гэсэн үг. Тэгэхээр надад ч гэсэн бас яг ийм зүйл байсан. Одоо яг ингээд нэг хиймээр санагдсан зүйлээ хийх гэхээр ингээд саадууд гарч ирэнгүүт илүү за энэ өөрөө бүтэхгүй бол би хүчлийгээд бүр их хүч гаргаж тэрэнд хөрөнгө оруулалт хийдэг. Бүр их одоо тэр цаг хугацаагаа өгдөг, эрүүл мэндэ өгдөг, сэтгэл зүйгээ өгдөг эргээд яг л болохгүй бүтэхгүйгээр л байж идэг байхгүй юу. Тэгэхээр яг аливаа зүйлийг яг ингэж одоо юу гэх юм хүчилж болохгүй байх. За нөгөө талаараа бүх зүйлийг хямж болохгүй.
бүх зүйл таны хяналтанд байх ямар ч боломжгүй. ертөнц хитрхи баялаг, хитрхи олон өнгөтэй, хитрхи хүчтэй. Тэгэхээр манайханд илүү өөрийгөө гоё сул тавих хэрэгтэй байна. Илүү ингэж тайван байх хэрэгтэй юм байна, тийм ээ. Илүү одоо зарим зүйлд ингээ бууж өгөх, зарим зүйлийг хүлээн зөвшөөрөх тиймэрхүү зүйл хэрэгтэй байна. Тэгээд healing energy буюу одоо нэг ангаагүй тэр шарах яваад байна. Тэр шархныхаа үүдэлтэй бүх зүйлийг хянаад байна, контролдод байна, бүх зүйлийг хүчлээд байна. Тэгээд бүх зүйл дотроо дамаа тэр локалсан таны логсон зүйлийг та өөрөө яг одоо ингээд бодож байгаа тий. За энэ чинь миний эрүүл мэндийн асуудал шүү. Энэ миний хайр дурлал дээр гардаг асуудал шүү. Энэ чинь миний мөнгө төгрөг санхүүгийн ажил карьерийн асуудал шүү гэдээ одоо дотроо бодож сууж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр логлоод байгаа зүйлийг хүчлээд байгаа учраас одоо хүртэл тэр нь тавтагдаж асуудал гардаг, тавтагдаж бэрхшээл болдог, ингээд шийдэгдэж болохгүй, чадахгүй ингээд одоо хүртэл яваад байна шүү гэдгийг хэлж байна. За тэгвэл дараагийн асуулга нь энэ зүйлээс гарах гол түлхүүрүүд юу вэ гэдэгт дээр ер нь бол 3 үзэр сөхөх байтал ингээд зарим хоёроос нь 2 гарч ирсэн учраас бүгднийг авсан байгаа. За хамгийн түрүүнд бол roasted hibiscus, green tea, matcha гэсэн ийм гоё үзэр орж ирсэн. Тэгэхээр ерөөд бол юу яах нь илүү тайвшрах хэрэгтэй байна. Танд тайвшруулах хэрэгтэй байна. Танд цай хэрэгтэй байна. Кофе биш. Цай хэрэгтэй байна. Таныг тайвшруулна. Илүү ингээд аливаа зүйлийн ийм хүлээцтэй нэх гоё ингээд ингээд урт амьсгаа аваад тий ингээд нэг тайвшрах тэр зүйл ингэж тэтгэхэд туслана гэж юм. Тэгэхээр ойрт манайхан матча уумар санагдсан байж болно. Матча саяхан уусан байж болно. Эсвэл матча ингээд худалдаж авсан байж болно. Одоо ингээд уугаагүй хүмүүс нь харин хэрэглэж уугаарай гэж байна. За нөгөө талаараа болохоор dream journal буюу гоё одоо бичээрэй. Зүудний тэмдэглэл хөтлөж болно. Биелүүлэхийг хүссэн зүйлсээ гоё бичээд, талархал бичээд, manifest бичээд 3-6-с бичээд тий эсвэл бол одоо юу гэдэг гоё мөрөөдлүүдээ бичээд зүудний тэмдэглэл зүудээ хөтөлж бичээд гэдэг ч юм бичгийн ажил хийх хэрэгтэй байна. Тэгээ нөгөө талаараа энэ араа create art буюу энэ бас энэ араа уран зургийн дугуйланд бас сүүлийн үед явах ч юм бол тэр чинь зүв байна шүү гэж хэлж өгч байна. Тэгээд өөрийнхөө энэ нэг юм битүү юм логлогдсон ингээд блок үссэн тэр зүйлээ гоё илэрхийлж ингэж зургаар илэрхийлэх шүлгээр илэрхийлэх. Одоо эн чинь заавал хүсэл мөрөөдлөө бичихээс илүү бас ингээд шүлэг байж болно. Гинт ингээд онгод орж ирэл гоё юм бичмээр санагдаад эсвэл бичрүүд ээж болно. Сторинууд ээж болно те. Өгүүлэл, тууж, роман, шүлэг өөр одоо юу байдгийг ингээд гараасаа гаргах, сэтгэлээсээ урсгах тэр зүйлээ гараараа дамжуулж дамаан үзгээр, балаар, будгаар одоо харандаагаар дамжуулж ингэж тэр илэрхийллийг гаргах нь таны энэ healing energy болох юм байна шүү гэдгийг хэлж өгч байна шүү. За нөгөө талаар болохоор Дэвид Хүзэг болон 7-гийн саваа 2 гарч ирж байна. За энэ хоёр маань юу илтгэж байгаа вэ гэхээр юу байна? Хорт зуршлууд, муу зуршлууд байгаа дээ. За магадгүй ингээд арх тамхины хэрэглээ байж болно. За нөгөө талаараа болохоор хитрхи хамаарал байж болно. Найз нөхдийн хамаарал, гэр бүлийн хамаарал, найз нөхдийн хамаарал те хин нэгнээс юм хараат нэлийн юм хамааралтай байгаад байна. Тэгээд хүний хүсэлтэнд өөрийгөө тааруулж тохируулж яваад байна гэсэн. Ингэснээр таны энерги ингээд маш их энерги алдагдлалд орж өөрийгөө мартах, тий блоконд орох, гацалтанд орох гэдэг зүйл гарч ирээд байна. Одоо магадгүй юу гэдгийг ээж аавдаа ч юм уу эсвэл найз нөхөдөө өөрийгөө батлуулах гэж тий баталж харуулах гэж. Тэгээ хичнээн ингээд юу гэдгийг эмч болъё гэсэн ямар нэгэн одоо ямар ч хүсэлгүй байж иж за одоо аав ээж хоёр минь намайг эмч болоорой гэсэн шүү. Төрийн албан агч болоорой гэсэн шүү. Тэ аав ээж минь намайг хуульч болоорой гэсэн шүү гэд ингээд хуулиар сууж явдаг ч юм уу тий. Тэнгүүд энэ яг үндэ өөрийгөө сонсон, өөрийгөө хайрлсан, өөрийгөө хайсан үйлдэл мөн үү? Биш тийм ээ. Хин нэгний хүлээлтэнд тохируулах гэсэн үйлдэл мөн тийм үү? Тэр яг иймэрхүү жишээгээс одоо иш татаад өөртөө болж байгаа процесс нөхцөл байдалтай тохируулаад эндээс мессеж аваарай. Хитрхи нөлөөнд автаад байна. Хин нэгний хүсэлд өөрийгөө тааруулаад байна. Тэг хил хязгаар гэж зүйлээ одоо тогтоож чадахгүй байна. Магадгүй ингээд таны хамгийн хайртай хүн, таны хамгийн хайртай ээж аав, таны хамгийн хайртай одоо эхнэр нөхөр, таны хамгийн хайртай найз нөхөд, хамгийн хайртай ажлын хамт олон тэр бүхэн хүмүүс чинь тэр хүмүүст одоо тохируулах гэж, тааруулах гэж, тэр хүмүүст хүлээн зөвшөөрүүлэх гэж, тэр хүмүүст өөрийгөө батлах гэж тэр хүний одоо боддог, хүсдэг зүйлийг нь та хийж өгöd байх гэсэн үг. Тэгэхээр энэ зүйл бол бүр хитрхи хэрэггүй, сэтгэл хэрэггүй, бодол хэрэггүй үйлдэл юм шүү. Тэгэхээр зөвхөн өөрийнхөө хүсэж байгаа, хүсдэг, боддог, үзэл бодол, үзэл баримтлал, зарчим, жанжин шугам, үнцэн та яг өөрөө хин юм бэ? Тэр чигээр өөрөө бүтэн ертөнц шүү дээ. Тэгэхээр яг тэр өөрийнхөө ертөнцийн илэрхийлэмжээ гоё гаргаад бусдад бас нэг өвгүү гэж хэлж чадахгүй байгаа юм энергиуд яваад байдаг байхгүй юу? Тэгэхээр би өнөөдөр завгүй. Би өнөөдөр ийм ажилтай. Би үүнийг хийхийг хүсэхгүй байна. Би ядраад байна.
би залхуу хүрээд байна гэдэг ч юм уу тий. Ингээд татгалцсан хариу бол яг үүндээ бол энэ блокийн чинь энэ лог буюу энэ одоо түгжээний чинь цоошны чинь гол түлхүүр байх нь шүү гэдгийг бас хэлмээр байна. За ингээд энэ хүртэл тэмцээнд амжилттай оролцсон та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээрээ бүгдээрээ уулзлаа. Түр баяртай. Эхний даалгавартаа 5 морь. Энэ даалгавар бол дэвжээ булаацалдах даалгавар. Үндсэн 3 point байгаа. Нэгт элсэн уулаар таны амьдралын суурь алдаа юу вэ гэдгийг харж өгөх болно. Хоёрдугаарт дэвжээгээр таны суурь хэрэгцээ яг одоо хэрэгтэй байгаа хэрэгцээг харж өгөх болно. Гуравдугаарт мэдээж танд туслаж байгаа дэмжлэг хамт олон баг байна уу гэдгийг харж өгөх болно. Манай 3 дахь группийнхэн маань дэвжээ булаацалдах тэмцээндээ 5 морилно. За та бүхний маань үндсэн одоо 3 энэ тэмцээний элемент байгаа. Нэг нь элсэн уул, нэг нь дэвжээ, тэгээд хоёр дахь нь энэ бол багийн тоглолт учраас багийн дэмжлэг гэсэн 3 одоо асуудлын хүрээнд нэг үзэр татсан байгаа. Та бүхний элсэн уул буюу за яг амьдралын тань яг суурь яг гахуулаад байгаа хүчин зүйл, за яг юм суурь одоо юу гэдгийг алдаа тогтворгүй байгаа тэр хөрс нь яг юу байна вэ гэдэгт дээр бол 10-ын зоос гарч ирсэн. Тэгэхээр 10-ын зоос маань бол өөрөө гэр бүлийн хүзэр. За нөгөө талаараа яг зоос гарч байгаа учраас санхүүгийн асуудлууд байдаг. Тэгэхээр таны яг хөрсний чинь суурь өөрөө тогтворгүй байгаа гол шалтгаан бол яг доктортой яг энэ орлого тий доктортой ашиг, доктортой орлого, доктортой статус, ажил төрөл, ажил карьер, бизнес тий яг ийм зүйл бол бас байхгүй байна. Тэгэхээр энийг бол зохицлоож амжаагүй байгаа байна гэж бол харагдаж байна. За нөгөө талаараа бас яг энэ гэр бүлтэй болоогүй ихэнх нь сингл байж болно. За нөгөө талаараа одоо шинэхэн гэр бүлтэй болчоод тий яг нөгөө туулдаг даваануудаа даваад ингээд яг нэг гэр бүлийн нэг юм асуудлууд нэг юм зэгцэрдэг үе байдаг тий яг нэг за ингээд гэр бүл төлөлтөөр ингээд хүүхдүүдтэй болоод за ингээд хүүхдтэй болж явах хугацаанд ингээд эхнэр нь одоо ажилгүй үед яаж ингээд санхүүгээ зохицуулах уу тий за эхнэр ингээд хүүхд нь ингээд 2 нас үрээд цэцэрлэгт орохоор хамтдаа яаж ингээд санхүүгийн асуудлаа ингэхүү тэхүү гэдэг ингээд ерөнхийдөө бол яг нэг юм гэр бүл төлөвлөлт тал дээрээ тэгээд гэр бүлийн одоо бат суурьтай ингээд зохицлох тал дээрээ тэгээ нөгөө талаараа ажил карьер мөнгө санхүү тал дээр бол ингээд ялтчгүй яг суурь бол дөнгөж бүрэлдэж байгаа тэр суурин дээрээ явж байгаа ийм хүмүүс бол энэ группийг бол сонгосон байна. За тэгвэл та бүхний маань дэвжээ буюу суурь хэрэгцээ юу байна вэ гэдэгтэр болохоор changes үзэр маань доош харж бус. Тэгэхээр та бүхэн маань голцоо бас адилхан тухтай бүс дээр байх дуртай одоо чаленжуудад очих, тэмцээн уралдаанд орох тий өөрийгөө нэг жаахан одоо шахах иймэрхүү зүйлтэй айгу дургу илүү ингээд тайван байж идэг тий. За аанда болно доо. За ингээд маргааш хийчихье дөө гэж мэгээд тий. Нэг юм тайван хүмүүс байдаг да. Яг л тийм период гэсэн үг. Энэ темп маань өөрөө танд бас саад болоод байна гэсэн үг шүү. За тэгэхээр илүү нөгөө нэг одоо байгаа амьдралын хэм маягаа change буюу өөрчлөх хэрэгтэй байна. Амьдралын хэм маягаа өөрчлөх, өдөрт та ямар маршрутаар яаж явдаг, юу хийдэг те тэр цагийн зохион байгуулалтаа өөрчлөх, бүтээмж дээрээ одоо ажиллах, өөрийгөө хөгжүүлэх тал дээр ажиллах, талбарууд дээр ажиллах те ингээд ер нь бол нэлээд юм өөрчлөлтүүд хэрэгтэй байна. Хитрхи одоо буруу дэглэн бариад байна, буруу хэм маягтай байгаад байна, буруу хоолтой байгаад байна те гэх мэтчлэн одоо амьдралын ерөнхий хэм маяг чинь өөрөө өөрчлөгдөхгүй бол болохгүй байгаад байна гэдэг ийм мессеж бууж байна. За тэгвэл та бүхэн маань яг дэвжээ булаацалдах тэмцээн лөө хамтдаа явах одоо тэрхүү баг хамт олон чинь дэмжлэг үзүүлэх хүмүүс хинбэ гэдэгтэр бол үзэж өгсөн. Тэгэхээр яг найз нөхдийн хүрээнд болон гэр бүлийн хүрээнд одоо шууд утгаараа санхүү мөнгөн дээр яг туслах, дэмжих юм хүн бол байхгүй байгаа харагдаж байна. За нөгөө талаараа болохоор юу одоо эхлүүлсэн түүнийгээ дуусгаа. Not finishing what you started. Тэгэхээр нөгөө юу эхлүүлсэн түүнийг ерөөсө дуусгах хүн байна. За магадгүй ингээд харилцаа эхлүүлсэн бол түүнийг яг эцэлж эцээ хүртэл ингэж хамтдаа байх тий. Эсвэл яг ингээд үерхэж эхэлсэн бол эсвэл магадгүй одоо юу гэдэг амьдрал зохиосон бол яг ингээд тууштай байхгүй хэсэг хугацаанд ингээд жахан ингээд маргаанаас болоод болчдөг ч юм уу тий. Эсвэл найз нөхдийн холбоон дээр болохоор ингээд жижигхэн юм болонгууд ингээд найзлахаа болъё гэл болчдөг ч юм уу. Хийж байгаа ажил бизнесээ хүртэл ингээд үр дүнгийн үзэхгүй тий. Эцсийн үзэхгүй тууштай байхгүй ингээд болчдөг. Харилцаануудаа болчдөг. Ер нь ингээд бүх зүйлийг ингээд нэг эхлүүлээл болчдөг тий. Тэгээд нөгөө талаараа нөгөө хартаа changes үс юм доош харж буусан шүү дээ. Илүү нөгөө өөртөө тухтай байдал байлыг илүү үзээд байна л да.
Тэгэхээр та бүхэн маань болохоор илүү тууштай байх хэрэгтэй байгаад байна. Илүү тууштай бүх талбарууд дээр, ажил төрөлдөөч дээр, тэ бизнес дээш дээр, хичээл номон дооч дээр, хүн хоорондын харилцаанд дооч дээр бүх тал дээр илүү тууштай байх хэрэгтэй байна. Тэгээд тэгэж засаж чадах юм бол хэрвээ чадах юм бол за гэр бүлийн зүгээс илүү найз нөхдийн зүгээс тэ ингээд дэмжлэг үзүүлэх, дамаан нөгөө санхүү дээр дэмжлэг үзүүлэх бүрэн боломж нь бол уг нь цаана байгаад байдаг. Тэгээ наан нь бол таны нөгөө нэг харилцаагаа авч явах, гэр бүлээ авч явах, ажиллаа хийх тэр бүх зүйл чинь өөрөө туушгүй ингээд наан нь дэмжлэг авахаас наан ячдаг, зогсчдаг гэх юм уу? Яг ийм байдалтай байгаад байна. За ажил орчны хамт олон, ажлын хамт олон, багийн хамт олон тий яг ажил карьерийн зүгээс болохоор trapid гэдэг үзэр гарч ирсэн. Тэгэхээр энэ маань бол бас адилхан тодорхой яг дэмжлэг байхгүй мэт одоогийн байдлаар санагдаж байгаа боловч яг одоо цаанаа бол энэ хүн ямар потенциалтай байна, энэ хүн ямар одоо сэтгэлээсээ ажиллаж байна те ямар хандлагатай байна гэдэг ингээ ажиглагч нэг юм байгаад байгаа байхгүй юу. Тэгээд танд яг та өөрөө тодорхой хэмжээний ашгаа өгдөг те эргүүлээд яг хүнд өгч чадах юм бол буцаагаад та дэмжлэг авах бүрэн боломжтой байгаад байна. Тэгтэл өөрийгөө харуулаагүй байна гэсэн. Тэгэхээр аливаа зүйлдээ илүү нөгөө тууштайгаар төвчээртэй тэгээд одоо нэг юмныхаа үр дүнд хүрэх хэмжээний нэг юм цаг хугацаа хүч хөдөлмөр сэтгэлийг ингээд гаргах юм бол ажлын хамт олноос бол бас тодорхой хэмжээний яг бэлэг гэх юм уу, дэмжлэг гэх юм уу, ийм зүйл бол хүлээж байгаа харагдаж байна шүү. За ингээ эхний тэмцээнд амжилттай оролцсон та бүхэнд баяр хүргэе. Тэгээд дараагийн тэмцээн бол сүрсэн хөлөг онгоц байгаа. Дараагийн шат руугаа явцгаая. Хоёрдугаар даалгавартаа тавтай морил. Энэ даалгавар бол сүрсэн хөлөг онгоц. Та бүхэнд 50 кг жинтэй хайрцаг, 20 кг жинтэй шуудаатай 2 ачаа өгөгдөн. Үүнийг сүнслэг утгаар нь уялдуулбал таны амьдралын ачаа гэсэн үг. Та яг одоо ямар ачаа үүсч явна, том жижиг аль ачаанд төвлөрөх вэ гэдгийг үзэж өгөх болно. Манай 3 дахь группийн маань за сүрсэн хөлөг онгоцсон дээр бол мэдээж Fiskal 100-аар та бүхэн үтсэн байх 50 кг жинтэй хайрцагтай ачаа болон 20 кг жинтэй шуудаатай ачаа байгаа тий. Тэгэхээр ерөөхдөө бол яг уншлага нь бол ачаан дээр төвлөрнө гэсэн үг. За Fiskal 100-гийн ачаа бол таараа уншлага дээр таны амьдралын ачаа гэдэг байдлаар бол шууд уялдаж орж ирж байгаа. Тэгэхээр та бүхэн маань хамгийн ихний асуулт бол яг одоо ямар ачаа үүрж байгаа вэ гэдэг асуултанд хариулъя. За page of Pinnacle үзэр маань уруу харж буусан. За тэгээд great match үзэр маань бас уруу харж буусан. Яг одоо үүрч яваа гол ачаа нь бол тодорхой хэмжээний мэдлэг ур чадварууд нэлээд дутуу байна гэсэн үг. Тэгэхээр нөгөө үүнийг чадраа хөгжүүлэх, мэдлэгээ хөгжүүлэх, мэдлэгээ тэлэх гэх мэтлэн тий боловсрлаа ахиулах, юмд сурах, суралцах, хөгжих тэр тал руугаа бол нэлээд ачаа үүрч байна. Яг түүнээс үүдэлтэй гэсэн. Мэдлэг туцны улмаас үүдэлтэй. Магадгүй та одоо ингээд бизнес эрхлэгч энэ төр байлаа гэж бодоход тэ татвараа яаж ингээд талин аяж тавьдгийг, татвараа яаж өгдгийг тэ одоо энэ санхүү мөнгийг яаж авчих хэвтэй гэдэг ч юм ингээд мэдлэг яг чадвар гэдэг зүйл дутагтаад байгаас тэ. Тэгэхээр яг энэ тал дээр энэ талаас үүдэлтэй одоо магадгүй танд нэгтлэнгийн мэдлэг байхгүй байхад үүнээс үүдэлтэй юм ачаанууд танд орж ирж байна гэсэн үг. Нэгэстэй. За шинэ ажлын байран дээр ингээд ороод те туршлага мэдлэг дутуугийн улмаас үүдэлтэй ингээд маш олон асуудлуудын ард гарах хэрэгтэй болчдөг те гих мэтлэн эдгээр зүйлээс үүдэлтэй ийм ачаануудыг бол яг одоо үүрч явж байна. За нөгөө талаараа great match үзэр маань доош харж буусан. Тэгэхээр энэ маань бас нэлээд network дутуу байгаа юм шинж. Хүмүүстэй найзлах, нөхөрлөх, танилцах те эргээд тэр хүмүүс та ингээд туслах боломжтой юмараа туслах эсвэл эргээгээд тэр хүмүүсээс тусламж авах гэдэг ч юм уу. Яг нэг юм танилын хүрээ networking яг тийм network тал руугаа одоо ийм хүрээлэл дутмаг байна. Тэгээ үүнээс үүдэлтэй бас ийм ачаалууд ирж байна. За магадгүй Америкт таны нэг танил ч юм уу найз ч юм уу ийм хүн байдаг бол найз нэг юм оруулж ирэх гэж Америкт судлаад өгөөч гэхэд нөгөөдгөө судлаад өгчдөг тий. Гэтэл танд тийм танил байхгүйгээс болж та заавал Америк явах шаардлагатай эсвэл та заавал ийм судалгаа хийх шаардлагатай. Та заавал одоо юу гэдгийг тэнд байгаа хүмүүстэй холбогдох эндээс ингээд маш их ажил хийх ингээд шаардлагатай болчихж байгаа шүү дээ тий. Гэх мэтлэн одоо танилын хүрээ бас сул байгаагаас үүдэлтэй юм ачаануудыг бас үүрч явна гэж ойлгож байна. За дараагийн асуулт болохоор амьдралын яг нөгөө юу
жижиг ачаанд төвлөрөх үү, том ачаандаа төвлөрөх үү гэдэг асуулт байгаа. Тэгэхээр мэдээж bicycle 100 тэмцээн дээр бол яг шуудаан төвлөрөөд явах уу, эсвэл хайрцагтаа төвлөрөө явах уу, аль хэсэгт ямар хүнээ байрлуулах вэ гэдэг ийм одоо тэмцээний стратеги явдаг шүү дээ. Яг түүнтэй адилхан та амьдралынхаа ачаануудыг яг аль хэсэгт төвлөрөх вэ гэдэг дээр за 4-ийн аяг гарсан. Divine timing гэдэг шаманкийн хүзэр маань доош харж буусан байна. Тэгэхээр яг нэг амьдралынхаа том талбар руу, том ачаар руу, том зорилго руу ингэж явна гэхээсээ илүү жижиг ачаануудаа байранд нь байрлуулах, те байх ёстой газарт нь аваачих, цэгцлэх иймэрхүү зүйл дээр төвлөрсөн зөвөө гэж гаргаж ирж байна. 3 дахь асуулт нь болохоор амьдралын яг аль талбар илүү сул байна вэ гэдэг дээр болохоор 4-ийн сэлэм гарч ирсэн байна. За тэгээд дараа нь болохоор direction үзэр маань доош харж буусан байна. За тэгэхээр энэ нь юу гэж хэлж байгаа юм гэхээр танд амьдралд яг нэг юм чиглэл өгж байгаа зүйл байхгүй байх гэсэн үг. Магадгүй таны чиглүүлж байгаа юм коуч ч юм уу, эсвэл чиглүүлдэг одоо чиглүүлэх тал дээр тусалцаа үзүүлдэг багш, коуч, контент бүтээгч, инфлюенсер, эсвэл одоо юу гэдэг найз нөхөд, гэр бүлийн хүрээлэл гэдэг ийм олон одоо талбаруудын хүмүүс маань танд чиглүүлж өгдөггүй юм байна. Чиглүүлж өгөх хүнгүй яваад байгаа юм байна гэж байгаа. Нөгөө талаараа таныг чиглүүлэх ямар нэгэн хүсэл мөрөөдөл гэдэг зүйлээ тодорхойлоогүй байна. Төлөвлөгөө зоогаагүй, зорилгоо тавиагүй, зорилго тодорхой байхгүй байхаар хөвчлэн чиглэл тодорхой бус болчихдөг юм аа. Тэгэхээр илүү гоё ингээд одоо 25 он дуусч ин 26 оноос эхлэхдээ гоё юм чиглэлгүүдээ өөрөө гаргаж өгөх юм даа. Юу мөрөдөж байгаа, юу хүсэж байгаа, хаана хүрэхийг хүсэж байгаа, тэ хэн болохыг хүсэж байгаа, юу хийхийг хүсэж байгаа, юу бүтээхийг хүсэж байгаа юм гэдэг ч юм уу тэ. Тэгээ энэ дээрээ гоё мөрөөдлөгчээд мөрөөдлөөсөө зорилго гаргаж ирээд тэгээ зорилгоосоо зорилтуудаа гаргаж ирээ. Тэгээ үйлдэлүүд аваад ингээ явбал та ингээд үйлдэлүүдээ аваад ингээд явах юм бол та илүү одоо зорилготой чиглэлтэй болох нь шүү дээ. За мэдээж алсан хараас хаашаа чиглэж ийн хандлага юу жанжин шугам хаашаа чиглэж ийн ингээд бүх зүйл дээр ингээд нэлээ нарийн детальны юм төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй байна. Тэгэхээр манайхан маань яг хаана очихоо, хэн болохоо, тэгээ хаана хүрэхээ, юу хийхээ ерөөсөө төлөвлөөгүй. Төлөвлөгөө нь ахгүй, зорилго нь ахгүй. Тэгэхээр нөгөө чиглэл ахгүй ийш тийшээгээ одоо гуйвч очих те. Тэгэл ингээд яваад байгаа. Төөрөлдсөн ийм байгаад байгаа юм энерги ажиглалтаад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ дээр бол манайхан төлөвлөгөө зорилгоо хийцгээрээ. За нөгөө тал дээр болохоор 4-ийн сэлэм маань гарч ирсэн. Тэгэхээр mental health буюу одоо ерөөд бол ментал тал руугаа тэгээ сэтгэл зүй тал руугаа бас тодорхой хэмжээний сэтгэл зүйн зөвлөгөө авах ч юм уу тий сэтгэл зөвлөлчлөг авах ч юм уу нийлээ ийм одоо стресс, депрессний асуудал маш их байгаад байна. Тэгээ сэтгэл түгшрэлт, айдас маш ихтэй байна. Сэтгэл зүй дээр бол нийлээ одоо илүү амрах, шархаа эдгэхтэй сэтгэл зүйн ийм заслуудыг авах ийм шаардлагатай байна. Энэ дээр бол сэтгэл зүйн бодол тал дээр бол нийлээ сул байна гэдгийг гарч ирж байна. За ингээд дараагийн тэмцээн бол баг нь тогтоох тэмцээн байгаа. Тэгээд дараагийн тэмцээн рүүгээ орцгоё. 3 дугаар даалгавар тавтай морил. Энэ бол баг нь тогтоох тэмцээн. Хоёр багныг хоёр татах хүч болгож таныг хоёрдуулаад байгаа тэрхүү энерги юу байгааг олж мэдээрэй. 3 дахь группийн маань тэмцээндээ тавтай морил. За тэгэхээр сая бас гарсан дээр бол яг хоёр баг нь юу хэлтгэж байна гэдгийг нь сонслог дуруу хэрхэн уялдуулж өгснийг бас сонссон байх. Тийм болохоор за та бүхний ямар хоёр баг нь татаж байна вэ гэдэг дээр Hermit болон 9-ийн Pentacle 9-ийн зоос хоёр маань хоёр тийш нь таны татаад байна гэсэн үг. За тэгэхээр бодит амьдрал дээр буюу энэ баруун гурлын баг нь болохоор илүү нэг миний сүнсний зорилго юу юм бэ? Би энэ амьдралд ямар зорилготой яах гэж ирсэн юм бэ? Энэ амьдралын утга учир юу юм бэ? Тэ энэ одоо илүү нөгөө татгшоогоо чиглэсэн, илүү сүнслэг тал руугаа чиглэсэн. Тэгээд ерөөдөө өөрийгөө хайх, олох тэр аял руу ингэж таныг татж байгаа бол нөгөө тал нь 9-ийн Pentacle буюу 9-ийн зоос маань алдар нэр хүнд, бусдад хүлээн зөвшөөрөгдөх, өөрийгөө бас батлах, харуулах санхүүгийн чадамжтай байх, ажил, карьер, сурлагын амжилт гэдэг ч юм уу ингээд өөрийгөө батлах, нотлох амжилт, статус, карьер тал руу татаад. Тэгэхээр энэ хоёрын аль нь чухал юм бэ гэдгийг мэдгүй яг дунд нь гацсан энэ хоёрыг хоёулангийн барьж татаад тэгээд одоо bicycle 100 тэмцээн дээр бол яг хоёулангийн бариад ингээд удаан байвал ямар хэцүү байх вүлээ те. Тэгэхээр энэ хоёрын нэрийг хоёр тийш нь татж байна гэсэн үг. Тэгэхээр ямар хоёрын нэрийг татаад таны гацалтанд оруулаад байгаа юм хэцүү байдалд оруулаад байгаа вэ гэдгийг нэгэнд таньж мэдсэн байх гэж найдаж байна. Тийм болохоор эндээсээ гаргалгаа шийдлээ олсон байх гэж найдаж байна. За дараагийнх нь болохоор ерөөд бол яг энэ тэмцээнийг гэр бүлүүд болон хосуудтай зориулж урьдчилан хийж байгаа. Яагаад гэвэл яг хоёр багныг нөгөө хосоороо
барьдаг шүү дээ тийм болохоор ерөөхдөө хосуудад зориулсан байгаа. Тэгэхээр Lovers Oracle-аас та хоёрт хоёулаа хийх ёстой зүйл юу байгаа вэ? Хоёулаа барьж тогтоох зүйл юу юм бэ гэдгийг үзэж өгсөн байгаа. Тэгэхээр deep in your heart буюу одоо ерөөхдөө мэдрэмжээ зүрх рүүгээ одоо гүн гүнзгий хараа тийм you already know the answer буюу та одоо хариултыг аль хэдийн угаасаа мэдэж байгаа. Хариултыг мэдсээр байж зөв өөрөө өөрийгөө төөрөгдүүлээд ямар учиртай юм бол яах ёстой юм бол энэ тэрэгээд ингээд аюул их зүйл болоод байна. Тэгээд do what feels right. Тэгэхээр яг одоо тэр мэдэрч байгаа зүйл чинь л зөв юм шүү гэдгийг одоо ойлгоорой гэдэг ийм мессеж ирж байгаа. Тэгээ passage user маань бас доош харж байна. Тэгэхээр энэ онгоцон суугаад явж байгаа ингээд зорчигчд бүгдээрээ яг нэг зорилготой байдаг тийм үү? Азигээс Б цэгт хүрэх тийм үү? Монголоос одоо юу гэдгийг арлын Япон орн руу очих. Тэгээ энд байгаа бүх хүмүүс Японд л очих гэж тэр одоо пассенжер болж ингэж одоо явж байгаа шүү дээ тий. Очих газар нэг учраас бүгдээрээ нэг зорилготой учраас явж байгаа. Гэхдээ энэ үзэр маань доош хараа бууж ин гэдэг нь хосууд маань одоо хамтын зорилгоо гаргаагүй юм гэсэн үг. Хосууд өөр хүмүүс мэдээж гэхдээ хосууд нэгэнд гэр бүл болсон, нэгэнд үерхсэн, нэгэнд гэрэлсэн, нэгэнд ингээ гэр бүл болсон бол та хоёрыг хүрэх ёстой цэгийн нэг байх ёстой. Зорилго маань өөрөө нэг байхаар яг хосууд бол өөр зорилтоороо зорилго руугаа тэмүүлж болно. Тэг ядаж зорилго нь нэг учраас хичнээн өөр арга барилаар өөр замаар тэр зорилго руу очицгоож байгаа боловч нөгөө би энийг ойлгох, найдах, итгэх тэр одоо бусад нөгөө тоо шанааны тэр зүйлүүд нэг сонирмш болчихдог. Тэгэхээр нөгөө хамтын зорилго тодорхой биш байна гэдэг ийм мессеж орж иж шүү. За тэгэхээр юу ярих гээд байгааг хэдийн ойлгосон байх гэж найдаж байна. За тэгээд хамгийн сүүлийн энэ бичлэгийн хамгийн сүүлийн тэмцээн 1200 кг жинтэй бол чулууг одоо түлхэж түрж тойрох ийм тэмцээн байгаа. Тэгэхээр дараагийн тэмцээн рүүгээ орцгоё. 4-р даалгаварт 5 тэмэрл. Энэ бол 1200 кг жинтэй ачааг нийт 100 тойрог түрх даалгавар юм. 1200 кг жинтэй ачааг таны амьдралын цикл болгонд дахин дутагдаад байдаг тэрхүү асуудал бэрхшээлийг үүсэж өгнө. Мөн энэ хүү дутагддаг асуудлаас хэрхэн гарах талаар хэлж өгөх болно. За ингээд 3 дахь группийнхэн маань за саяхан хэлсэнчлэн 1200 кг жинтэй бол чулууг ингээд түлхэх одоо энэ тэмцээнийг энэ таротой сүнслэгтэй хэрхэн уялдуулсан утгыг нь бол ойлгосон байх. Тийм учраас та бүхний маань 1200 кг жинтэй тэрхүү амьдралын цикл болгон давтагдаад идэг. Гэрөөс салтаггүй тийм ядаргаатай тэгээд байнгын давтагддаг тэр асуудал бэрхшээл нь юу вэ гэдэг дээр болохоор the lovers card маань уруу харж буусан. Тэгэхээр манай энэ 3 дахь группийнхэн маань бол түлхүү юм хайрын асуудал байнга тулгарч идэг байх нь бол харагдаж байна. Тэгэхээр нөгөө гэр бүлийн харилцаа болон одоо хайрын талбар дээр гэсэн хайр дурлалын талбар дээр. За тэгэхээр танд тулгарч байгаа тэрхүү хандлага, танд ирсэн тэр дайралт, танд ирсэн зөрчил, танд ирсэн тэр одоо шархууд бол яг таны өөрийн чинь reflection буюу тусгал байдаг. Тэрийг нэгдүгээр бас ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар энэ дээр бол толин дасгал энэ төр хийхтэй хилинг хийх болж таарж байгаа юм бүгдээрээ. За тэгээ энэ хайрын харилцаа маань болохоор new day хүзэр маань бас ингээд доош харж буусан. Тэгээ illumination хүзэр. Тэгэхээр энэ дээр бол яг ийм гол гаралгаа нь юу вэ гэдэг дээр гэхээсээ илүү зүгээр л ганц л мессеж явж байна. Маш ойлгомжтой. Товчуугаа тодорхой. Энэ нь юу вэ гэхээр хайрын асуудал байнга давтагддгийг аль хэдийн та бүхэн өөрсдөө нэгдүгээрт мэдэж байгаа. Тэгээ юунаас болж давтагдаад байна гэдгийг хамгийн гол нь бүгдээрээ мэддэм бэ. Тэгээ тэрийг ойлгосон юм байна. За тэгээ тэр нь болохоор одоо нэг төрлийн одоо Монтарогийн яриад идэг те нөгөө сургамж амьдралын сорил сургамж те сорил болгоноос сургамж авна. Тэгээ сургамжаа аваад үйлдэл болгож ашиглаад ингээд дараагийн зээл рүү явдаг. Да энийг бол байнга ярьдаг. Гэхдээ сургамжаа авчдсан юм байна, сургамжаа ойлгочдсан юм байна. Гэхдээ хэрэгжүүлдэг юм байна манайхаа. Хэрэгжүүлдэг юм байна. За ийм энергитэй ийм хүн ингээ болдгоо юм байна. Эсвэл ийм хүн надад тохирд юм байна, тохирдгүй юм байна гэдгийг ингээд аль хэдийн мэдчихэж байгаа хэрнээ нөгөө л хүнээ очиод сонгочдөг. Тэгээ тэр харилцаа ингээд нуурдаг, шархалдаг харилцаа үүсдэг. Тэрний дараагийн харилцаа эхлэхээрээ дахиад тийм хүндээ татагдчихдаг. Яг л ингээд давтагдаад явдаг. Тэгэнгүүт энэний гол зангилаа нь юу вэ гэхээр сурамжаа мэддэг авсан. Гэтэ тэр сурамжаа дараагийн одоо харилцаан дээрээ дараагийн цикл дээрээ хэрэгжүүлэх тутуу байна гэдэг мессежийг өгч байна. За ийм байгаа тийм шүү. За тэгвэл хамгийн гол давтагддаг энэ бэрхшээлээс гарах гол түлхүүр нь юу вэ гэхээр за ийм олон хүзэр гарсан. Энэ 3 бол нэг хүзэр байх хэвээр. Гэхдээ 3-аа гарч ирсэн. Бүр 4-5-аа гарч ирэхээр эхний 3-ыг нь л авсан байгаа.
За тэгээ хамгийн их нь 10 of drinks гэдэг ингээд whiskey гэсэн ийм roasted тариалгыг үзэр гарч ирсэн. Тэгэхээр илүү нэг өөрийгөө юу гэдгийг одоо байгаагаас илүү амраах хэрэгтэй, илүү суллах хэрэгтэй байна. Drink буюу одоо шингэн хэрэгтэй байна гэсэн үг танд. Гэтэ ингээд whiskey гарсан чи whiskey уугараа гэж байгаа юм ерөөсөө биш шүү за манайха. За энэ маань болохоор нөгөө яг өөрөө roasted тариад тэгээ нэлийн ийм одоо амьдрал дээр байдаг. Одоо зүгээр энгийн ингээд 3D амьдрал дээр байдаг бүх ийм product, бүх бүтээлүүд тий бүх ингээд хүмүүсийн зохион бүтээсэн бүх зүйлс ингээд орцсон юм гоё үзэр байдаг байхгүй юу? Тийм учраас ингээд whisky энтер гэдэг нэртэй амар чөлөөт нэртэй эдгээр чинь амар хөөрхөн үзэр байгаа. Тэгэхээр энэгээр юу хэлээд байгаа юм гэхээр хамгийн эхлээд амралт хэрэгтэй байна гэж. Бие махбодын болон сэтгэл зүйн нэлийн ачаалал аваад. Маш их ачаалал аваад. Тэгээ эхлээд өөрийгөө нэг амраач, дараа нь юу мэдрэгдэх нь үү? Дараа нь ямар бурхан минь би бүр ярьж чадахгүй байх юм. Яг ингээд уйлах гэдэг юм шиг гэд ингээд юм. Бүр та хэд маань яац юм бэ? Үнэхээр их шархалсан байна тийм ээ. Бүр үнэхээр шархалсан байна. Гэт бүр би сая яг бүр яач ба. Үнэхээр шархалж гин үнэхээр ингээд энэ дээр ач холбогдол өгөөд ингээд энэ дээр фокуслаад тэгээ маш их юм төвчрэл, блок ийм зүйл ингээд байна. Хайрын асуудал үнэхээр их байна. За тэгээд одоо бүгдээрээ юу вэ? Гол төлхөөр рүү орцгоё. Тэг ямар ч байсан хамгийн эхлээд яг сатарах хэрэгтэй байна. Тэр сатарл нь эрүүлэр сатарах хэрэгтэй. Тэрний юу гэхээр амралт хэрэгтэй байна. Та бүхэнд ингээд сэтгэлээ ингээд суллах, сэтгэлээ ингэж тавих тийм зүйл хэрэгтэй байна. Тэгээд энэ араа Six of Cups гарсан. Энэ бүхний хамгийн гол одоо цаад төвчэн ерөөс энэ 6-гийн дотоод хүүхдийн бясалгал хийх, дотоод хүүхдээ эдгэх, дотоод хүүхдээ ангаах тэр зүйл л хэрэгтэй байна. Тэгээ Монтараа болохоор одоо тэр эсвэл хатан төвтэй хамтраад ингээд хөдөлгөөнд бясалгал йогийн анги аваад явж байгаа. Тэрэн дээр болохоор ингээд жижиг ангаалтуудыг хийдэг, дотоод хүүхдийн бясалгал хийдэг. Тэгээд бас ойрхон хүмүүс энийг сонирхож ивэл очиж бас ингээд дотоод хүүхдийн бясалгал энэ төр хийгээрээ. Тэгээд дотоод хүүхдтэйгээ ярих, дотоод хүүхдээ тайвшруулах хэрэгтэй байна. Дотоод хүүхд та хэд маань ингэж хоолой чинь зангирч ингэж гэд ингэхгүй байгаа бол дотоод хүүхд чинь яг ингэж байна. Маш их гомдлыг цуглуулчих. Бүр ингээд маш их гомдоод уйлаад ингээд бүр ингээд хоолон дээр ингээд тулаад хорсоод ингээд бурхны би таадаг амар сайн ойлгож байна. Надад ч гэсэн юм уу байсан. Миний дотоод хүүхд ч гэсэн юм байсан. Одоо хамаагүй ингээд oh my god би бүр уйлаад байгаа юм шиг харагдаж байна та хэдэд. Гэтэ би яг энэ хэсгийг бол эдитлгүй оруулна. Ярьж чаддгүй. Маш их юм гомдол цөхрөл ийм зүйл яалтчгүй байна манайхаа. Тэгээд энэ дотоод хүүхд чинь бүр ингээд үнэхээр их ингээд бүр ингээд задарлаа манайхаа. Тэгэхээр яг дотоод хүүхдэйгээ холбогдох сүүдрийн ажил хийх, дотоод хүүхдийн бясалгал, дотоод хүүхдийн ангаалт хийх хэрэгтэй байна шүү. За энээс үүдэлтэй л энэ хайрын блог ч үүсдэг юм шүү. За ийм байна. За дараачих нь болохоор dance буюу бүх биеийн блокоо гаргах. Dance буюу шууд утгаараа та бүхэн бүжгийн тэмцээнд яваад бүжиглэж болно, гоё бүжгүүд сурж болно. Эсвэл ингээд парти идэж болно тий. Ойр парти даг бол гоё ингээд явж гоё бүжиглж мүжиглээд тий. Ингэж болно. За plan a vacation энаараа манайхаа энэ би түрүү хэлсэн шүү дээ амралт авах хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр та бүхэн зүгээр л төр одоо байгаа орчин их нөлөөлж ин гэсэн үг. Тэгэхээр одоо байгаа орчноо нэг солиод үзээрэй. Өөрийн байнгын байдаг гэр бол юу яана гэсэн үг. Өөр тийшээ явж таахан аялах, амрах, зугаалах тий. Тэр тал руугаа нэг төлөв гаргаач гэдэг. Ийм зүйл энэ тэгээ pleasure oh my god. Энаараа манайхаа бүр ингээд таруу карт яг ингэдэг байхгүй юу? 6-гийн аяга pleasure-тэй цуг гарч ирж байгаа. Тэнгүүтээ энэ хүзэр маань өөрөө ингээд 70 ширхэг, энэ хүзэр нь 50 ширхэг. 50 ширхэг 70 ширхэг хүзрүүдээс энэ хоёр сонгогдоод гарч байгаа юм. Тэгээ сонгогдож гарахтаа хоорондоо ингэж зөгцөж байгаа байхгүй юу? Хоорондоо яг нэг зүйлийг хэлээд байгаа байхгүй юу? Тэгээ ингэж амар ингэж огтлцдаг учраас энэ тараа кортод би амар дуртай. Тэгээд бас итгэдэг. Ийм л учраас дуртай итгэдэг байнамаа. Тэгэхээр яг миний хэлсэн саяын зүйлсийг бол ингээд яаралтай хийх одоо ажлынхаа листэнд оруулаад хамгийн түрүүнд хийгээрэй гэж байгаа. За ингээд 3 дахь группийнхандаа энэ хүртэл бичлэгээ үзсэнд баярлалаа. Тэгээ бүгдээрээ дараагийн уншлагаар уулзцгаая. Тэр хүртэл түр баяртай.